Үндсүүлийн цэц хин нэгний захиалгаар ч юм уу эсвэл хин нэгний талд ажилласан ийм шийдвэр дүгнэлт гаргах ч юу гэж. Мэдгүй би бол одоо яг шууд бол тэгж хэлж чадахгүй. Зүгээр эргэлзээ байна гэж байдлаар би бол хэлж байна. А үндсүүлийн цэц тийм шийдвэр гаргаж ирсэн тохиолдлууд бол байгаа. За өдөртөө энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэнд хоёр талын харилцаа нэвтрүүлэг ээлжид нэгэн дугаараа хүргэж байна. За энэ өдрийн дугаарт бид улсын хурлын гишүүн Тэмүүжинг урьж оролцуулсан. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Үндсэн хуулийн цэцгийн их суудлын хуралдаан энэ 7 хоногт мэдээж олонний анхааралд байна. Яалтчгүй энэ нөгөө нэг анх удаага тийм ээ Монгол улсын үндсэн хуулийн шүүх гэгддэг албан бусаар гэгддэг энэ байгууллагт Монгол улсын засгийн газар, улсын хурал гэсэн хоёр төрлийн том институт маргалдагч талуудаар оролцлоо. Тэгээ энэ мэдээж түүхэн үйл явдлах гэж бодож байна. Өмнө ийм тохиолдол гарч байгааг байна. Гарч байгааг. Та энэ хуралд ажиглагчаар бүтэн суусан. Өглөөнөөс орой хүртэл суусан. Хэр нээлттэй болсон гэж бодож байна. Яг нь оролцож байгаа тэр үндсүүлийн цэцгийн хуралдааны танхим дотор байгаа хүмүүсийн хувьд бол нээлттэй. Тэр гадагшаа дамжуулалттай бол хаалттай болсон байна. Ер нь бол үндсэн хуулийн цэцгийн хуралдаан болон үндсэн хуулийн цэц дээрх нэг учир дутагдaltaй юм байнга шүүмжлэлт агуулж байгаа юм бол энэ үндсэн хуулийн цэцгийн нээлттэй байдал өөрөө ингээд хязгаарлагдмал хуурмаг байна гэдэг шүүмж байхгүй юу? Би маш тодорхой санаж байна. 2016 онд шиг санаад байна. Үндсэн хуулийн одоо нээлттэй байдлыг сайжруулахтай холбоотой хууль санаачлаад улсын хурлаар батлагдаад гарахад батлагдаж дуусаагүй эцсийн найруулгыг сонсоогүй байхад үндсэн хуулийн цэц маргаа усгээд тэр хуулийг хүчингүй болох хурал хийжсэн. Тэгэхээр үндсэн хуулийн цэцэд одоо ямар хүн байгаас үр шалтгаалаад тэр үед одоо ахмадууд байсан, одоо залуучууд байна гэдгээс үр шалтгаалаад тийм нэг хаалттай байх инстинкт цаанаасаа ингээ ажиллаад байна. Өөрсдөд нь бидээс нэг одоо бараг л одоо үндсэн хуулийн шүүх дээд хүчин чадалтай шийдвэр гаргадаг энэ төр гэдэг энэ нэг вакуум дотроо уул нь бол үнэхээр шүүх бол аль болох нээлттэй болох тухай яриа штэ. Манай бүх одоо шүүх дээд шүүгчдэр эрүүл иргэний захиргааны шүүгчдэр ингээд гаднаас төсөл аваад хаалттай хурал хийж болох тэр хязгаараасаа бусдыг бүгднгийн аль болох нээлттэй болохын тулд ингээл шууд дамжуулдаг хэлбэр рүү өөртөл ороод нээлттэй байдал нь биднүүсийг хардталтаас хамгаална гэдэг итгэл үнэмшилтэй ажиллаж байна шүү дээ. Гэтэл үндсэн хуулийн цэц өөрөө яг энэ соёл руу манлайлах ёстой болооч ингээд хоцроод ард нь суурч үлдэх тийм ирмэлцэлтэй байгаа гэдэг нь бол ер нь бол харагдаад байна. Үндсэн хуулийн цэцийн бас нэг бас хэд хэдэн шийдвэрээс бас харагдаж байгаа шүү дээ. Жишээ нь одоо дээд шүүхийн шүүгчнэр өөрсдөө манлайлаад шүүгчид нарт байдаг хамгийн чухал одоо зарчим тусгай санал. Би энэ шийдвэрт ийм байр суурьтай ийм үнэлэлтэд оролцсон. Би олоннийг одоо аялдан дагалдагч биш те. Асуудлыг шударгаар одоо миний туршлага, миний итгэл үнэмшил, миний одоо ингээд хууль хэрэглээний одоо ингээд итгэж уншиж байгаа онлоор ингээд харах юм бол ийм л харагдаж байна гэдэг байр сууриа одоо бидаан илэрхийлэх. Яг гэвэл шүүгчийн хараатаас бидаас авсан байдал гэдэг чинь шүүгч болгон толботой асуудал учраас шүүхийн байгууллага гэдэг нэг одоо сонирхолтой этгээдээ суугаад байгаа биш. Хувь хүн болгоно, хувь шүүгч болгоно нь одоо энэ шударга усны төлөө үйл хэрэгт оролцож байгаа учраас ямар байр суурьтай байгаа гэдгийг харуулж авах хэрэгтэй. Тэгээ энэ зарчмыг дээд шүүхийг өөрсдөө манлайлаад тусгай санал гэдэг зүйлийг хийж яхад үндсэн хуулийн шүүх цэц жишээ нь бол тусгай саналыг хүчингүй болгоод шүүхтэр хүртэл энэ одоо байж болохгүй гэдэг энэ зарчмыг тунхаглаж исэн багхгүй. Тэгээ тэр агуулгаараа цэцийн нэг их сул дутагтай тал нь энэ 9 гишүүний ямар байр суурьтай байсан гэдэг нь харагддаггүй. Зүгээр гар усгад зурхгүй байгаа нэг дүгнэлт гэдэг юм уу тогтоол гэдэг юмны харт нугчдаг. Тэгээ энэ өөрөө нөгөө хаалттай байгаагийн бас аюу тод жишээ байхгүй. Тэгээ аль болох одоо үндсэн хуулийг хамгаалж сахицдаг энэ ч үүрэгтэй байгууллага өөрөө төрийн нээлттэй байдлыг манлайлагч байгаасаа л гэж хүсэж байгаа. Тэгээ харамсалтай тэр тал руугаа ингээд их удаа явж байна. Өөрсдөө одоо нөгөө бүх юм захимаар их тодорхой явдаг болчих. Өөрсдөө үндсэн хуулийн цэцгээд нөгөө нэг Facebook хуудастай
нээлттэй явуулна гэж тавьсан байсан. Тэрийг тодорхой хэмжээнд энэ хэсгийн хаалттай гэдэг ч юм уу те нээлт хаалтаа шууд дамжуулна гэсэн юм байгаагүй. 10 дугаар сарын 22-нд үндсүүлийн их судлалын хуралдаан нээлттэй явна гэж тавьчихсан байсан. Тэгээ эндээс эхлээд ингээд нэг юм алдаа өөрөөсөө гаргаад эхэлж байгаа байхгүй. Тэгээд хурал эхэлсэн чинь одоо үндсүүлийн цэцгийн нэг ажилтнаа гарч ирээд нөгөө үүдэнд нь чаавас зогсож исэн. Телевизүүдийн зурагтаас биччихсэн юм ирээ зурагтаа унтраацсан. Тэгээ эндээс хойш хаалттай явна гэсэн. Дотор нэг үг хэлсэн гэж хурал даргалагч баясгалан би мдээгүй гэсэн зүйлийг ярьсан гэж. Та одоо ажиглагчаар сууж исэн үнийг сонсч исэн. Яг талууд тийм гомд санал гаргаад тэгээд гомд саналыг нь аль болох нөгөө процессыг шудраг ойлгомжтой тодорхой явуулаад хуралдаан даргалагчид ирдэх хэрэгтэй л доо. Тэгээд ойлгомжгүй зүйлүүд их байсан учраас ойлгомжгүй байдлаасаа болоод маргаанууд бас их гарсан баг эхлээд. Хэрвээ ингээд нээлттэй явуулж байгаа гэдэг энэ зарчмынхаа хүрээнд нөгөө видео дүрс дамжуулалт нь дуу дүрс дамжуулалт нь бас нээлттэй байна гэдэг энэ ойлголт гадна талаа хүмүүс авчаад ийм байдлаар ингээд цаашаа үргэлжлэх юм байна гэдээ хүлээж ийсэн чинь гинт хаагдангууд тэнд сэтгүүлч цочирч байгаа шүү дээ. Нөгөөдгөр дотор байгаа хүмүүс ч гэсэн ингээд нөгөө зөвхөн зааланд сууж байгаа нэг 30-40 хүн энэ чинь сонирхоогүй. Энэ шийдвэр цэцгийн хуралдаан ер нь улсын хурал үнцүүл зөрсөн юм уугүй юм уу? Энэ цаашдаа үнцүүл яаж байх ёстой? Энэ үнцүүлийн 19 оны нэмэлт өөрчлөлтөд утга агуулгыг яг яаж ойлгохын гэх мэтлэн энэ асуултыг тавиад сууж байгаа бас тэр цэцгийн байшинд ирээгүй маш олон иргэд болон хүмүүс байна шүү дээ. Тэр хүмүүс одоо яг тэр мэдээллийг авах одоо сонирхолтой бөгөөд тэр мэдээллийг тэгж авна гэсэн итгэл үнэмшилтэй байж байгаад тэр гинт хаагдангууд бүгд жоохон зочирдсон. Тийм байдал дээр энэ чи хаалтаа яваад байгаа юм шиг хардалт сэрдэлт бас үүссэн. Тэгээд цэцгийн хуралдаан даргалагч бол юу гэж хэлсэн бэ гэхээр цэцүүл хуралдаанд нээлттэй явуулж байна. Энэ тайванд орсон хүмүүст бол нээлттэй байгаа шүү дээ. Биднээс бол шууд дамжуулахгүй ийм үүрэггүй гэж хэлсэн байхгүй. Гэхдээ үндсэн хуулийн цэцгийн тухай хууль тогтоомжуулан дэгийн тухай хуулийн дээр байгаа зохицуулалтаараа бол хэрвээ ийм байсан бол урьдчилаад энийг ойлгосон бол талууд дүрс дууны бичлэгийг өөрсдөө хийх хэрэгтэй байхгүй. Тийм хэрэгтэй шүү. Хэрэгтэй. Тэр бэлтгэлээ хангах тэрийг шийдэх боломжтой байсан. Тэрийг ингээ ойлгомжтой тайлбарлаж өгөөгүй. Зэц өмнө нь бол нээлттэй бүрэн нээлттэй явна гэдэг одоо төөрөгдөл үүсгээд тэр төөрөгдлийнхаа ард бол бид ийм уламжлалтай гэдэг одоо зөвхөн нээлт хаалтыг явуулна бусдыг нь бол явуулахгүй зүгээр орж ирээд эндээс сонсгээд тэгээ орж ирээд сонсохгүйд сая сэтгүүлчдэд ямар хүндрэл гарсан бэ гэхээр нээлттэй явуулах учраас гээд гаднаас мэдээлэл аавна гэж ботцсон байсан хүмүүс нь орч чадахгүй орсон хүмүүс нь гадаашаа мэдээлэл хийчих буцаад орж ирэхээр орохгүй орж гарахыг хаацсан. Тэгэхээр энэ нэг тийм одоо хуулиар нээлттэй боловч энэ нэг өөрсдийнх нь байгууллагын тогтоосон дотоод дүрм журам болон ингээд тэр тогтж байгаа соёлоороо ингээд хагас хаалттай системээр явж байгаа нэг харагдаад тэн дээр жоохон маргаан үл ойлгох байдал гарсан байна. Үндсэн хуулийн цэц гэж байгууллага өөрөө тийм өтө амар байгууллага юм. Одоо жишээ нь энэ дээр харагдаж штэ тий. Энэ өөрсдөө тэр үндсэн хуулийн цэцгийн тухай хуулийн дээр төрийн болон албаны нууц за хөвөний эмзэг сэдвтэй холбоотой асуудлаас бусад одоо хурал нээлттэй явна гэсэн ийм заалттай юм лээ. Гэтэл өөрсдөө тэр дотор хандж байгаа байдал гаргаж байгаа үйл явцтай би нэг зөвхөн нөгөө нэг хөвлөлт нээлттэй байх олон нийт нээлттэй байх талаас нь ярьж байгаа шүү. Түүнээс үндсэн хуулийн цэцгийг буруутгаад ч юм уу ингэж ичлээд байгаа юм биш. Энэ байгууллагч өөрсдийнхөө ийм үйлдэлээрээ хүмүүст нэг ийм хаалттай мэдрэмж өгөөд нэг ийм амар мэдрэмжийг төрүүлээд байгаа байхгүй. Ийм дарангуулагч мэдрэмжийг төрүүлээд байна шүү. Манай төрийн байгууллагууд албан тушаалтнууд одоо шийдвэр гаргагч нар энэ социализмын үеийн нэг ийм хаалттай нийгмийн угшлаас салж чадахгүй. Харин тийм түрүүн тайлбарч уламжлал гэдэг. Чөлөөтэй нээлттэй арчилсан нийгэмд байгууллагууд яаж ажилтдаг тухай ингээд соёл байна шүү дээ. Тэр соёл байхгүй. Дээр нь үндсэн хуулийн энэ соёлыг дэмжиж байгаа утга агуулгуудыг одоо өөрсдөө бусдад ашиглахтаа хэрэглэчихэд өөрсдөө ашиглахаараа хэрэглэхгүй байх тийм сонирхлууд бас ингээд байгаад. За ямар нэгэн шийдвэр гардаг юм мэдээж нэг ялдаг талтай ялагдагч талтай тийм ээ. Тэгээ хойноос нь комплейн хийдэг. Эсвэл нөгөөх нь
өнгөрдөг юм. Иймэрхүү зүйл их гардаг. За энэ доторх хурал өрн яг ямархуу процесстэй яаж өрнөсөн юм? Доторх цагаагаар хэрэг өрнө. Одоо би бол ажиглагчаар үндсэн хууль судлаачийн хувьд тэгээд хууль тогтоогчийн хувьд зүгээр сонирхоод ажиглагчаар ингээд ороод бүтэн сууж үзэж байгаа байхгүй. За миний хүлээлт бол юу байсан бэ гэхээр за энэ маргаан бол их сонирхолтой маргаан. Ер нь тэгээд засгийн газар одоо парламент хоёр хоорондоо маргаж байгаа юм шиг тийм одоо дүр зурагтай ерөнхийдөө төсөлд өгсөн. Тэр өсөлтийн дагуу асуудлыг маргаан усгаад шийдэх гэж байгаа. Тэгээд парламентын дотоод гиз дотор буюу одоо бүрийнхээ хэрхэн яаж хэрэгжүүлж байгаа тэр дотроо хуралдаан зохион байгуулалт шийдвэр гаргахтай холбоотой томьёолын асуудалтай маргаж байгаа байхгүй. Тэгэхээр парламентын гиз дотортой холбоотой асуудлаар маргаж байгаа гэсэн. За иймэрхүү асуудал дээр энэ эрхмэл байрлалын хоорондын маргаан нэг талаасаа харагдана. Нөгөө талаасаа парламентын дотоод чиглэл одоо бүрийнхээ хэрэгжүүлэх техник асуудал яригдана. Дээр нь улсын хурлын гишүүд одоо тэр цэцгийн маргаан дотор зарим цугс дурдгдсанчлан одоо ухамсартайгаар бичлэн саналаа илэрхийлж оролцож байгаа асуудал яригдана гэх юм гээд. Тэгээ энэ асуудлууд илүү гүнзгий, суур шинжтэй, үндсэн хуулийн яг л нэг онол, арга зүй тэр бүх талаасаа ингээ хөндөгдсөн тийм сонирхолтой маргаан үүсэх болов гэдэг хүлээлттэй байсан. Тэгээ харамсалтай нь бол тийм маргаан үүсэв. Нэг талаасаа одоо ингээд нэг маргалдагч талуудын байр суурь болон эрх ашиг тэнд чинь ингээд нөгөө энэ хуралдаанд оролцохтой хүртэл байршлаа яаж одоо авж байгаагаас шалтгаалал ингээд зөндөө эрх шин хөндөгдөж байгаа байхгүй. Тэгээ тэр асуудалтай холбоотой асуулаа тавих болгонд ер нь бол тэгэл нэг хан мөргөж байгаа юм шиг урьдчилан төлөвлөсөн зохион байгуулалт дотор ороод явж байгаа юм шиг гэдэг нэг тийм дүр зургууд харагдаж эхэлж байгаа. Нэг хоёрдугаар нь асуудлын гүн рүү орохоос илүүтэйгээр зүгээр л байдаг ховж тий гудамжинд жирийн иргэд зүгээр л одоо энгийн үндсэн хуулиар нарийн мэршээгүй тий тэрний цаана байгаа онол үзэл санааг тийм наривчилж одоо танилцж боловсрол эзэмшээгүй хүмүүс зүгээр л тий өөрсдийн хувийн сэтгэлээрээ асуудал хандаж ярилцж байгаа юм шиг л одоо юм болж хувирч байгаа байхгүй юу. За нөгөө талаасаа ингээд ер нь манай ингээд том дүр зургаар нь хараар уул нь үндсэн хуулийн шүүх гэдэг бол асуудлыг том зургаар нь гүн гүнзгий одоо шийдвэрлэхийн тулд дараа нь энэ өөрөө жишг болоод цаашаага үндсэн хуулийн хөгжилд хувь нэмэр оруулахын тулд ингээд цар хүрээнч дээр одоо шүүх хуралдааны одоо бэлтгэлэнч дээр асуудлыг авч үлдсэж байгаа хараач дээр ер нь бол далаацтай байх хэрэгтэй. Тэгээ харамсалтай нь ингээ харахаар ер нь маш учир дутагдaltaй байсан. За нөгөө талаасаа маргаж байгаа талууд сэтгэл хөдлөлт тэрхэн өндөртэй байсан. Үндслээ гаргаж ирж ярихаас илүүтэйгээр зүгээр л улс төрийн мэдгэлүүд хийгээл те. Ер нь бол ингээд чагсаал цуглаан дээр юм уу эсвэл одоо сонгуулийн үеэр одоо үг хэлж байгаатай адилхан үйл явц болж байгаа байхгүй. Тэнд үндслэл ямар нэгэн гаргалгаа шийдэл рүү шахаж байгаа одоо тактикч харагдахгүй байхгүй. Зүгээр л нэгэн шийдвэрээ урьдчилан захиалцсан. Нэг хэсэг нь тэр шийдвэрийг нь биелүүлэх жүжиг тоглож байгаа. Нэг хэсэг нь тэрийг нь маш ихээр хардаж те. Эдгээр ингэж байгаа учраас гэдэг нэг тийм зүгээр л сэтгэл хөдлөл сэтгэл хоёроо ингээл хөөсрөл харагдаж. За дараагийнх нь зүгээр нэг анзаарсан зүйл өөрөө ер нь манай үндсэн хуулийн хөгжил 1992 оны үндсэн хуулиас ингээд даваад цаашаа ингээд хилээд нийгмийн амьдралыг улс төрийн үйл явцыг ингээд тодорхойлж харах утсаар урд нь алах хэрэгтэй шүү дээ. За тэр бол байхгүй болсон юм байна гэж одоо тийм мэдрэмж төрсөн. Ер нь өлгий дотроо улам бүр ингээд хөтлөөл ингээд илүү ингээд хомигдож явцураад байгаа төр зур харж байна. Үндсэн хууль бол ингээд өлгийнээс гараад те алхаад ингээд 33 жил болж байна гэдэг чинь бол эдийн засгийн төрсөн байх ёстой шүү дээ. Гэтэл тэрийг тийм хэмжээнд авааж гол механизм маань бол ерөөсөө болоогүй юм байна гэдэг харагдсан. Бид үндсэн хуулийн цэцгийг үндсэн хуулийн шүүх болох ёстой, шүүх байх ёстой гэж яриад байдаг боловч яг шүүх байх тэр хэмжээний процесс, тэр хэмжээний одоо маргаан шийдвэрлэх соёл гэдэг бол тэнд божиг байна. За шүүгчнэр тавигдах шалгуурч гэсэн ер нь бол тэнд бол одоо Монголын хамгийн том
ер нь л үндсэн хуулийн судалсан боломжийн туршлага мэдлэгтэй болсон тэр хэсэг нь л байгаа шүү дээ. Тэр хэсэг маань ч тэр ер нь бол ингээд асуудлын гүн рүү орох зориг байхгүй байх нь уу? Эсвэл асуудлын ингээд яг тэр цаад нюанс одоо уг үндсүүдийг гаргаж ирээд одоо энэ маргааныг одоо завшааныг ашиглаад парламентыг засаглалын хувьд төвлөржүүлэх, үндсэн хуулийн агуулгыг ч тэлэх, засгийн газрыг ч эрх мэдэл хууль тэнцэлт баланс дээр нь те одоо байр суурьтай нь болгох гэд тэр чиглэл рүү алхах хүсэл эрмэлзэл их дутуу зөвхөн ингээд нэг явцуу жижигэн нүхээр хараад тэр нүхэн дотроо их ухаантай хүмүүсийн цуглал шиг харагдах өнцөг болчихж байгаа юм шиг гэсэн тийм болгоомж бол мэдрэгдсэн. Маргалдагч талын улсын хурлын талын итгэмжлэн төлөөлөгчид хурал эхлээд нэх удаагүй багт гараа авцсан. Хурлыг өрхөө гараа авцсан. Тэгээ эргэж орж ирээгүй. Ингээд цаашаага засгийн газрын төлөөлж байгаа төлөөлөгч болон за нөгөө талаас их үдэ одоо тийм ээ улсын хурлыг төлөөлж байгаа талаас улсын хурлын ерхий нэр бичгийн дарга баасанд орж ганцаараа суулсан. Тэгээ ингээд олон цаг үргэлжлээд хаалттай үргэлжлээ явсан энэ хурал. Энд зохицуулт байгаа юм уу? Ер нь бол дахиад зохицуулт байхгүй. Нөгөө үндсэн хуулийн зэс маань үндсэн хуулийн шүүх болоогүй байгаа гэдгийн том илэрхийлэл юм байсан. Баасан дээрж улсын хурлыг итгэмжлэн төлөөлөгчөөр оролцож байгаа бол цэц гэрчээр дуудсан. Тэгэхээр нөгөө улсын хурлыг гэрчтэй хамгаалж тийм байр суурийг илэрхийлэлтэй хамгаалж байр суурийг илэрхийлэх субъектүүдийг гэрчээр дуудчихад зөвхөн гэрчийн одоо байр суурин дээрс асуулт тавихаар тэнд улсын хурлын байр суурь уусаа харагдахгүй гэсэн үг байхгүй юу? Ер нь бол одоо жишээ нь ингээд ийм маргаан гарч ийм маргаантай холбоотойгоо гэрчээр дуудах тий тайлбар авах шаардлагууд бол аль аль талд үүснэ штэ. Гэтэл аль аль талынхын саналаар гэрч дуудагдж байгаа юм гэхээр үгүй. Зөвхөн цэцгийн нүдээр гэрч дуудаж байгаа байхгүй юу? Тэгээд гэрчээр дуудаж байгаа тэр нүдээр нь харахаар жишээ нь улсын хурлыг төлөөлөд итгэмжлэн төлөөлөгч гэдэг улсын хурал явуулж байгаа хүмүүсийг ямар ч наан хурал бэлтгэх ажиллагааныхаа хүрээнд энэ болж байгаа болоогүй ингээ наа чи нэг тийм одоо бас ойлголцол юм уу ингээ нэг тийм хуулийн нэг гас гаргалгаа тийм яригдах хэрэгтэй шүү дээ. Тийм огт байхгүй цэс бол энийг гэрч гэж үзэж байгаа учраас итгэмжлэн төлөөлөгч оролцохгүй. Магадгүй улсын хурал 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаатай холбоотой тэрнтэй холбоотой ажлын хэсэг тэнтэй бүр мөнгө төгрөг аваад гэрээ хийсэн одоо хүмүүсийг гэрчээр дуудаж байна шүү дээ. Яг тэр гэрчээр дуудахад энэ маргааныг одоо эхлүүлсэн мөнх сайхан гэдэг хүн бас гэрчээр дуудах магадaltaй байгаа байхгүй. Гэтэл гэрчээр дуудах магадaltaй хүн нь тэнд шийдвэр гаргаж болоо сууж идэг. Улсын хурлыг итгэмжлэн төлөөлөгч болоод орж ирж байгаа хүн нь итгэмжлэн төлөөлөгчийн ажлыг хийж чадахгүй гэрч болж идэг гэдэг чинь энэ нь өөрөө due process гэж ярьдаг. Шударга усны процессын хувьд бол маш ашиг сонирхлын зөрчилтэй бөгөөд утга муутай зүйл байхгүй. Тэгэхээр ийм зүйлүүдийг хүртэл шийдэл гаргах боломж байхгүй. Тэгэхээр энд нөө тэнд шүүх байна гэдэг одоо боломж нь бол муу гэсэн үг байхгүй. Яг хуу энэ дахиад юутай холбоотой гэхээр бид өөрөө үнэхээр үндсүүлийн цэцгийг шүүх болгоё гэж бодож байгаа бол энэ процессын хуулийг шүүхийн хэмжээнд хийх хэрэгтэй юм байна. Энэ шүүхийн зарчмуудад одоо зүгээр энгийн стандарт болсон тэр зарчмуудыг яаж үндсэн хуулийн цэцгийн стандарт болгох вэ гэдэг талаар бас ингээд жоохон бодох хэрэгтэй байна гэдэг зүйл рүү тэр үед бодогдож эхэлж байна. Гэрч гэдэг хүн ер нь яг ямар үүрэгтэй шүүх хуралд оролцдог? Болсон үеийн явдлыг гэрчлэл үүрэгтэй байхгүй. Тэгэхээр аль нэг талын ашиг сонирхол байр суурийг илэрхийлэх үүрэггүй. Хурлын үйл явцаас харж яхад баасанд орж ерхий нарийн бичгийн дарга хэдэн цагийн туршид байцаагдж байгаа шинжтэй ер нь яг улсын хурлыг төлөөлж байгаа шинжтэй асуултууд хариулсан байлээ шүү дээ. Хуралдаанд оролцож байгаа цэцгийн гишүүдч тэр засгийн газрын байр суурьч тэр те хуралдаан даргалагчийн өвдөч тэр яг нэг заалтыг л маш их олон асуусан байлээ шүү дээ. Тэр нөгөө ерхийл сайдыг огцруулах нөгөө нэг хууль үндсэн хууль зөрчсөн гэдэг нэг 43-1 дээр. Энэ үндсэн хуулийн маргаан үүсээд үндсэн хуулийн шүүхтэр энэ маргааныг шийдвэрлэх гэдэг бол нэг талаасаа шинжилгээ ухааны хувьд, нөгөө талаасаа үндсэн хуулийн хөгжлийн хувьд, нөгөө талаасаа энэ эрх мэдэл хуваарлалтад оролцож байгаа субъектүүдийн үйл ажиллагаа арга барилын хувьд
Энэ танин мэдхүйн хувьд гэх мэтлэн ингээд маш олон зүйл дээр ач холбогдолтой үйл явц байгаа. Тийм учраас ингээд тэнд очиод ямар нэгэн ашиг сонирхолгүйгээр хөндлөнгийн байр сууриас ажиглаад сонирхоод маш олон судлаачид, оюутнууд, нийгмийн тодорхой бүлгийн хүмүүс тэнд суугаад ингээд үзэж байгаа байхгүй. Энэ ч өөрөө ер нь бол дахиад энэний ард ингээд олон зүйл өөрчлөгдөн, олон мэдлэг харьцан сэлгэлцээнд орно гэдэг юм болж. Тэгээд би нөгөө жоохон хүлээлтээс доогуур байлаа гэж хэлээд байгаа учраас шалтгаан нь юу гэхээр маш олон хэрсүү өгөөд ухаалаг асуултууд байсан. Тэр асуултууд тэр хуралдаанд ерөөс асуудаггүй. За эхний асуулт. Ямар ч үндсэн хуулийн шүүх. Тэр дундаа манайхны тэмүүлдэг Австри, Германы загварын үндсэн хуулийн шүүхтэр ийм юм бүсгэд эхнээд ямар асуулт тавьддаг вэ гэхээр энэ эрх мэдэл хойролтын хоорондын маргаан мөн үү гэх асуулт тавьдаг. Эрх мэдэл хойрондын маргаан мөн бол эрх мэдэл хоорондын оролцогчийн нэг нь нөгөөтгөө үндсэн хуулийн шүүхэд ийм байдлаар маргаанд дуудаж болно. За тэгэхээр гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдлийг үндсэн хуулийн шүүхт өгч байна. За ямар асуудлаар? За эхнийх нь ингээд үнцгийг ингээ харахаар за улсын хурлын даргалагч чуулганд нэг даргалж байгаа. Тэр дэд дарга байна уу, дарга байна уу хамаахгүй. Яг тухайн үед бол даргалагч буюу улсын хурлын даргын чиглэлийг хэрэгжүүлж байгаа субъект улсын хурлыг үндсэн хуулийн бус замаар хуралдуулж шийдвэр гаргахад хүрлээ. Үндэс мөн үү? Мөн шүү дээ. Мөн. За хоёрт нь чуулганы эрц 16 17 өдрийн эрцийн бүрдэл болон ингээд чуулган хурлаж байгаа үйл явц маргаантай байна. Мөн үү? Байж болно. Энэ маргаантай эрцээс гарсан шийдвэр үндсэн хуулийн бус уу? Эсвэл санал хураалтын хэлбэр нь үндсэн хуулийн бус байснаас болоод шийдвэр нь үндсэн хуулийн бус уу? Энэ маргаан байж болно шүү дээ. Маргаан. За яг энэ маргааныг гомдол гаргаж шийдвэрлэх субъект нь маргаан үүсгэх тэр хүсэлт гаргах субъект нь засгийн газар мөн үү? За ийм асуудал эхлээд тавигдана. Энэ дээр хариулт хэрэгтэй. Жишээ хүмүүс ингээд асуугаад хэлж байгаа байхгүй. Гэтэл яг саяны үүмээр нүүрсчтэй тэмцэж байгаа шудраг засгийн газар тэглээ гэдэг энэ бужигнаан дотор зүгээр хамгийн энгийн стандарт ийм асуултыг асуух боломж гарахгүй байна. Альж тал нь. Үндсэн хуулийн цэцэн ч энд анхаарах хүсэл сонирхол байхгүй. Дахиад яг энэний ард дахиад ямар асуудал хөндөгдсөн бэ гэхээр за тэр өдрүүдэд болсон үйл явц том дүр зургаар юу вэ? Үндсэн хууль маш тодорхой заасан засгийн газрыг албан ёсоор улсын хурлын гишүүд тоондоо хүрээд засгийн ерхий сайдыг огцруулах хүсэлт гаргасан бол улсын хурл 3 хоногийн дараа хэлцээд 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. 10 хоногийн дотор шийдвэрлэх хугацаа нь 17 оны өдрийн 13 цагт дуусна. 16-нд хурал нэгдэж чаддгүй, эрсэн бүрддэггүй. 17-нд хурал нэгдэж чадахгүй, эрсэн бүрдэхгүй бол яах вэ? 13 цаг дуусчвал улсын хурал үндсэн хууль заасан хугацаанд асуудлаа шийдэж чадахгүй үндсэн хууль зөрчлөө гэдэг маргаан руу очино. Энэ маргаан руу очивол энэний ард үр дагавар юу вэ? Магадгүй улсын хурал бүр их хэрэгжүүлэх чадамжгүй зүйл рүү ярих уу? Тэгнэ. Дээр нь дахиад энэний ард үр дагавар нь юу вэ гэхээр асуудлаа шийдэж чадаагүй бол шийдэгдээгүй засгийн газар яах вэ? Дахиад энэ үйл явдал маргаан руу очих байхгүй юу? Гэтэл энийг мэдчихэж маш тодорхой ухамсартайгаар ойлгож байгаа учраас засгийн газрын зүгээс улсын хурлын чуулганы эрцийг бүрдүүлэхгүй байх албан бий. Бараг 40 гишүүнийг улсын хурлын чуулганд оруулахгүйгээр барьж байна. Нэг ч улсын хурлын тэр чуулганд эрсэндээ орсон засгийн газар юм шиг байгаагүй. Засгийн газрын яг тэр энэ асуудал дээр засгийн газрын тал зогсож байсан улсын хурлын гишүүд орж ирэхгүй байсан. Эрс бүрдлэгийн гууд ерөөсөө минут хүрэхгүй хугацаанд дотор яасан. Бүгд ороод ирж суудсан. Тэгэхээр энэ чинь зохион байгуулалттайгаар улсын хурлын чуулганыг
хуралдуулахгүй төлөө ингээд хаалтыг зогсож байгаа байхгүй. Яг энэ үйл явц чинь юу вэ? Энэ бол үндсэн хуулийг буюу одоо үндсэн хуулийн дэг журмыг эвдэх буюу төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг тэр үйлдэл чинь шүү дээ. Яг жинхнээр бол. Гэтэл энэний тухай хэн ч ярихгүй. Үндсэн хуулийн зэстээр ч энэ тухай ярилцах боломж байхгүй. Бэж байгаа байхгүй. Яг гэвэл энэ тухай ярилцах бүх үе таалгыг ингээ хааж штэ. Тэгэхээр нэг том дүр зургаараа асуудлыг харах боломж нь энэ тохиолдолд ерөөсөй байсангүй. Тэгээ би нэг дахиад ухаалаг асуулт энгийн рационал одоо хуулийн асуултуудад хариулт өгөхийн тулд л одоо энэ маргаан үүсэж байгаа хариулт өгөхийн тулд үндсэн хуулийн шүүх оршин тогтнож байгаа шүү дээ. Гэтэл энэ асуултууд дахиад явсангүй. Дахиад яг харахгүй ингээд маргаж байгаа хоёр тал. Би өөрөө бол маргаж байгаа хоёр тал аль нэг нь биш. Маргаж байгаа хоёр тал. Маргаан бол хаанс гэсэн бүгд нь мэдж байгаа тийм. Эрх баригч намын даргын сунгаанаас эхлээд тэрэн засгийн газар улсын их хурл одоо үндсэн хуулийн маргаа хүртлээр даймжирч явж байгаа. Энэ нүгээр шийдэл ерөөсөө шийдэгдээгүй тийм. Тэнгүүд маргаж байгаа хоёр тал хоёулаа улсын их хурлыг үндсэн хууль зөрчих болноор шахсан. Хоёулаа. Засгийн газар нь болохоор яаж шахсан бэ гэхээр улсын их хурл хуралдаж чадахгүйгээр үндсэн хуулийн хугацааг дуусгах. Нөгөө тал нь яаж шахсан бэ гэхээр саналын томьёол нь үндсэн хууль зөрчсөн хэлбэрээр улсын их хурлыг одоо шийдвэр гаргах руу шахсан. Гэт хоёр тал хоёулаа үндсэн хуулийн дэг журмыг үндсэн хуулийн одоо үзэл санааг улсын их хурлаар зөрчүүлэх гэж шахаж байгаа. Хоёр тал хоёулаа. Эрх баригч намын хоёр тал. Яг энэ тохиолдолд улсын их хурл яах вэ? Ямар шийдэл төрөх вэ? Одоо ардсан нам энэ тохиолдолд шийдэл гаргах эхэлж байгаа байхгүй. За ямар ч байсан 16-нд энэ үндсэн хууль зөрчсөн томьёолтой холбоотойгоор улсын хурл хуралдаж болохгүй. 17-ны 13 цаг хүртэл улсын хурл хуралдах юу вэ нэ? Боломж байна. 17-ны 13 цагаас хойш улсын хурл шийдвэр гаргахгүй дуусвал үндсэн хууль заасан маш тодорхой хугацаа заасан тэр хугацаатай шийдвэрийг улсын хурл гаргаж чадаагүй гэж үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуулийн хямрал руу очно. Тэгээ хоёр тал хоёулаа үндсэн хууль зөрчсөн ийм болон руу биднээс шахаад байгаа бол за 16-нд бол ямар ч байсан одоо үндсэн хууль зөрчсөн томьёоллоор хурал хуралдахгүй 17-нд бол үндсэн хууль зөрчсөн улсын их хурл хуралдах чадамжгүй үүдэг шийдвэр одоо нөхцөл байдлаар бол хүрч болохгүй. Хоёр муугийн нэгийг сонгоно. Ерөөсөө. За хоёр муугийн нэгийг сонгонгууд энэ бол хамгийн муу хувилбар. Бүр улсын их хурлыг тараах, улсын их хурлыг чадамжгүй гэж болгох гэж байгаа. Тэгээд энэ бол бүр засгийн газардаа барьцаалагдсан улсын их хурл гэдэг тэр кейс рүү очих гэж. Тэр тохиолдол руу очих гэж. За энэ нь бол улсын их хурлыг даргалж байгаа хүн санаатай юу болгоомжгүй юу алдаа гаргаж байгаа техникийн шийдэлтэй алдаатай үндсэн хуулийн зөрчил. Тэр үндсэн хуулийн зөрчлөөр үндсэн хуулийн шүүх ард нь хянаад засаад явал болно. Энийг засах боломжгүй. Яг гэвэл дахиад цаг хугацаа ухрааж чадахгүй учраас засах боломжгүй алдаа. Засах боломжгүй алдаараа явах уу эсвэл үндсэн хуулийн зэстээр засагдах боломжтой алдаараа явах уу гэдэг хоёр сонголт руу очингууд 17-ны өглөө арчсан нам за бид эрцийг бүртүүлнэ гэд ороод сууж байгаа юм. Тэгээд чуулган шийдвэр гаргахад 111 гişүн би яг тэр өдөр цаг хугацаанд бүр зургийг аваад Facebook болон Twitter дээр одоо нийтлсэн. Засгийн газрын гишүүд нь ороод ирсэн. Нөгөө хоёр бойкотлжсэн тэ хоёр тал хоёлоо орж ирээд бөөнөрөө сууж байгаа. Яг тэр зургийг аваад. Тэгэхээр энэ дахиад ямар асуудал хөндөх ёстой байсан бэ? Үндсэн хуулийн зэстээр дахиад нэг маргааны эцэслэхийн тулд шийдэл явах ёс. Улсын их хурлын бүр эрх засгийн газар өгсрүүлэх хэсэг. Улсын их хурлын өөрийнх нь одоо үндсэн зарчим улсын их хурл хуралдах шийдвэр гаргах чадвартай байх хэрэгтэй. Тэгэхээр улсын их хурл 111 гишүүн эрчинд байгаад за тэр нөгөө эрчиндээ байсан байгаагүй 19 дээр яриад 19 яригдаад шүү дээ. Тэр 19-ийг чинь баг 10-аад нь бичлийн тэр одоо чуулган дээр орж ирээ суудсан байсан. Санал хураалт болоход яасан гэхээр одоо аймхай гэх юм уу, хоёр дүртэй гэх юм уу, юу гэж хэлэх юм мэдэхгүй. Ямар ч байсан нүрээ харуулад би бол одоо суухгүй миний өмнөөс одоо уншуулсан хурмоо саналаа илэрхийлнэ гэд чуулганы тамхи зүгээр гараа авчихсан. Үндсэн хууль болон улсын хурлын дэг хууль маш тодорхой байгаа. Үндсэн хууль зөрчсөн санал хураалт хийх гэж байгаа бол албан ёсоор хилээд
гарах эрх нь тэр хүмүүст байгаа боловч тэр эрхээ нэгэн ч идэлээгүй. Аль биесээр тийм байр суурь нэгэн ч илэрхийлээгүй. Зүгээр дараа нь тэ нөхцөл байдал хаашаа хувирснаар шалтгаалаад баг зүүж дүр тоглож байгаа гişүүд бол байгаа. 16-ны хуралд эрдсэн дээр орсон мөртлөө 17-ны хуралд ирээгүй гişүүд бас байгаа. Тэгэхээр ямар ч байсан тэр 19-ыг хассан ч гэсэн тэнд яасан байна уу? Чуулганд орж ирээ биеэрээ сууж байгаа 64-өөс дээш бараг 90 гишүүн сууж байгаа байхгүй. 90 гишүүн бичлэн чуулгандаа сууж байхад тэр чуулганыг тэр улсын хурлыг эртцгүй гэж үзэх ямар ч боломж байхгүй. Эртцийг бүртгэх бол техникийн асуудал. Чуулгандаа бичлэн суугаад хурал явж байгаа бол энэ бол факт. Фактыг техникийн асуудлаар унгаж ерөөсөө болохгүй. Одоо альч парламентод ямар ч германч вэ нү, Америкч вэ нү парламент бол байнгын мэрэгсэн парламент гэдэг бид нар одоо саяхан хэдэн жилийн ойгоо хүртэл одоо тэмдэглэв парламент тий. Парламент хэрэг энэ нийтийн танхим буюу парламент энэ л юм бол парламент заавал хуралддаг байх хэрэгтэй. Хуралдахгүй барьцаанд ороод тэр дундаа гүйцэтгэх эрх мэдлийн барьцаанд ороод хуралдахгүй байгаа парламент гэдэг бол одоо энэ бол үндсүүлийн зөрчил. Парламентыг хуралдуулахгүй гэж байгаа гүйцэтгэх эрх мэдэл байгаа бол энэ бол үндсүүлийн эсрэг гэмтэрэг. Энэ зарчмыг хэрэгжүүлэхийн тулд саяны 2 3 өдөр юу болсныг та бүхэн анзаарсан баг. Чуулганд ирсэн хөрөхгүй. Парламент заавал хуралдах ёстой, тий? Парламентын хурлын чуулгандаа заавал орж ирж суугаад энэ парламентын хуралдааныг хийх ёстой хүмүүс нь эртцэндээ орж ирэхгүй боловч гадаа нь хэвлийн хурлыг суугаад. Тэгээ ээлжлээл ингээл. Тий, орон дотор хоёр тал ээлжлээл, тий, хэвлийн багварлыг ээл сэтгүүлчдэд юм яриа суугаад байдаг. Тэр хүмүүс тэр ярьж байгаа зүйлээ чуулганы танхимд орж ирээд ярих ёстой болохоос биш гадаа нь тий хэвлийн хурлыг хийж болохгүй байхгүй юу? Тэр хүмүүсийг хууль тогтоо гэж ард иргэд сонгохдоо чуулганыхаа танхимд орж ирээд олон цөөхөр асуудлаа шийдээд үндслүүдээ яриад ямар үндсэл ямар буруу байгаа гэдгээ шийдэд яваа. Шийдээд яваад олон цөөхөр явал олонхын зөв болооч зөөгийнх нь одоо энэ удаа бол та нарын шийдэл бол гарсангүй гэд явна. Парламентын гол ажиллах зарчим юм. Гэхдээ эн чинь нэг зарчимд л одоо захирагдах хэрэгтэй. Үндсэн хуулийн хил хязгаар захирагдах хэрэгтэй. Гэтэл харамсалтай нь энэ бүхнийг ярих биш зүгээр л угаасаа улс төрийн захиад даалгавар юм уу эсвэл юу юм мэдэхгүй нэг цонх руу хараад нэг зүүнийн шүүгчиг нэг нөхөө олоо харцсан. Тэрүүгээр энэ асуудал яаж чихэж оруулах вэ гэдэг одоо тийм зүйл болчихоо гэдэг хардл үүсгүүц хэмжээний юм болж хурж байгаа юм. За дахиад одоо яг энэ маргаантай холбоотой нэг үс юм. Би түрүү цус хэлсэн. Эрх мэдлийн байрлалтай холбоотойгоор. Яг үндсэндээ үндсэн хуулийн шүүх рүү одоо гомдол гарах субъект нь энэ тохиолдол хэн байсан бэ гэвэл парламентын дотоод гэц дотор асуудал байсан. Биднес дэг зөрчид хуралдаад байна. Нэг гэсэн дэгэн зөрчигдөг байсан. Дэг бол ерөнхийдөө яг хүчнээр байж байгаа байхгүй. Биднес үндсэн хууль зөрчсөн дэгээр юм уу эсвэл үндсэн хууль зөрчсөн практикаар энэ асуудлыг шийдэх гэдэг нь яг л 10 онд үндсэн хууль зөрчилж шүү дээ. Шинжлэгчлээ шүү дээ. Тийм учраас энийг өөрчлөе гэд хэсэг хүн хэлсэн. Хуралдаанд орохын өмнө би ч гэсэн бас хэлсэн. Үндсэн хууль дээр маш тодорхой цагаан дээр хараар ийм байна. Байнгын орооны санал төгөлтийг сонсон. Уг асуудлаар улсын хурл шийдвэр гаргав. Уг асуудал гэдэг чинь нөгөө өргөн барьсан. Нөгөө гишүүдийн 51 гишүүн байл хэдүүлээ. Гишүүний өргөн барьсан. Тэ? Тэр гишүүндийн санал байна. Тэрүүгээр санал хурааш штэ. Гэсэн чинь тэнд хэдэн нэг муухар нөхөр яасан. Нөгөө нэг хурууны хэгээ үлдээсэн хүмүүсийн саналыг өөрсдийнхээ саналаар нэмж тоолох бодлого бодоод тэгээ толгойн ажиллаад тэгээд яг энэ хэлбэрээр үндсүүл зөрсөн ч гэсэн хамаагүй санал хураагаад бид ялж байвал одоо ялагчд бороогүй гэдэг одоо улс төр дээрх зэрлэг зарчмаараа шийднэ гэдэг тийм тулгалт хийгээд явсан. Тэр тулгалт бол үндсүүлийн зэстэр маргаан болж очих нь ойлгомжтой. Ерөнхийлөгч яг энэ үндслээр хоёр тавих нь ойлгомжтой. Ардаа байгаа энэ хоёр одоо ойлгомжтой асуудлыг хамаагүй ингээл бүх юм замраагүй болж илээвэл бидний үед сайн гэдэг муухард одоо бодлороо тулж байгаа. Нөгөө талд нь бас яг бас нэг адилхан муухар энэ хоёр хүн. Тэгээд одоо санал хураалт маягт юм явж байна. Энийг зогсооё гэж байгаа бол одоо
тэр тэгин тухай хуулийн дээр байгаа. Хурууны хээгээрээ санал өгсөн болж үжгэлдэг энэ боломжийг байхгүй болох ёстой. Зарчим нь 1. Хоёрдугаард нь үндсэн хуулийн 19 оны нэмэлт өөрчлөлтөөр дараагийн ийм асуудлууд дээр одоо байнгын хорооны одоо санал гэдэг биш тодорхой оруулж өгөх хэрэгтэй. Тэр анх хилцэж байгаа шийдвэрийн санал гэдгээрээ орж ирэх жишгтэй болох юм байна. Тодорхой болох хэрэгтэй. За 3 дахь нь одоо миний бүр маш тодорхой хэлхийг хүсэж байгаа зүйл бол энэ маргаан засгийн газар гомдол гарах маргаан мөн үү? Өөрөөр хэлбэл энэ маргаан улсын хурлын цөөнхийн гомдол гарах маргаан биш байсан юм шүү. Одоо Германы үндэслэлийн шүүхэл яг ийм л асуултууд хариу өгнө. За улсын хурлын биднээсээ хуралдаж байгаа дэг болон биднээсээ хуралдаж байгаа саналын томьёол үндсүүлийн зөрчилтэй байгаа учраас энэ бол одоо буруу байна гэж хэлж байгаа тухайн асуудал дээр цөөнхөлж байгаа хэсэг 4-1 юм уу 3-2-ын гар үсгээрээ үндсүүлийн шүүхэд одоо хүсэлт гаргаад тэр хүсэлтийн дагуу шийдэ. Тэнд засгийн газар биш. Нөгөө муухарлаад байсан олон болох гээд муухарлаад байгаа нэг хэсэг энэ дээр биднээс бол биш байна гэж зогсож байгаа нэг тэр хоёр үндсүүлийн шүүхтэр очиод байр суурьаараа маргалдах хэрэгтэй байхгүй. Улсын хурлын буюу парламентын гидс дотор руу орж ирж байна. Өмнө нь яг ийм тохиолдлууд хэд гарсан. Парламентын дархлаа гэдэг чинь яг энийг хэлж байгаа. Парламентд ёсгож энийг хэлж байгаа. Засгийн газар бол ард түмэн сонгодоггүй. Засгийн газар бол парламентаас мандат авдаг. Парламентыг бол ард түмэн сонгодог. Тэгээ мандатын их уср ард түмний бүх одоо ингэж засгийн бүх ард түмний үүсгэлтэй. Ард түмэн өөрийн сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуул засгийн эрхийг барьна. Засгийн эрхийг барьж байгаа энэ байгууллагыг засгийн газар нь чи ингэж ажиллах ёстой. Танаад яг ийм байх ёстой. Тэ санал хураалтын томьёол чи ингэж явах ёстой гэх мэтлэн одоо засгийн газар нь парламентын гидс дотор орж ирж байгаа хэрэг. За энийг бол харин юу гэж хэлдэг вөхөр уучлаарай. Эрх мэдэл хуулалтын амин сүнс болсон зарчмаар бол гүйцэтгэх эрх мэдэл бол парламентын гидс дотор орох хэрэггүй байна. Парламентын гидс дотор руу үндсэн хуулийн шүүхийг ашиглаж орох хэрэггүй байна. Харин үндсэн хуулийн шүүхтэр энэ бол маргаан байна. Энэ маргааныг их усүр нь хэн байх вэ гэхээр нөгөө яг санал хураалтанд ороод шүүмжлээд цөөнх болоод байгаа тэр хэсэг чинь байна. Тэгэхээр тэр хэсэг бол яасан? Ард түмнээс мандат авсан хэсэг мөн үү? Мөн. Хууль тогтоох эрх мэдлийн нэг хэсэг мөн үү? Мөн. Тэдний гомдлоор, тэдний мэдээллээр, тэдний хүсэлтээр шүүх энэ гомдыг авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бямц цогт засгийн газрыг төлөөлж биш. Тэр хэсгийг төлөөлж одоо үндсүүлийн шүүхтэр маргалж байгаа хэрэгтэй. Гэтэл хамгийн одоо ач холбогдолтой агуулгыг зөв харах энэ маргаанч саяны энэ бужигсан тоосон дотор харагдахгүй. Харахыг хүсэхгүй байгаа. За би дахиад өмнө нь ийм жишээ тогтчихсан парламент улсыг хамгаалах хүсэл зориг байгаагүй улс төрийн хэрхэлдээ бүгд живжсэн гэдэг тохиолдол хийлээ. 1000 он биеийн хол гэдэг нэг улсын хурлын дараас огцруулах гэж байгаа. Хэн огцруулах гэж байгаа? Улсын хурлын гишүүд л тий. Улсын хурлын гишүүд одоо хинээр өөрсдөө даргалуулахгүй мэдэх бүр хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ асуудлаа шийдэх гэсэн чинь тухайн үед Батулга гэдэг ерөнхийлөгч хуулийг нь санаачилж байгаа. Хэрвээ тэр үед мэргэжлийн парламентд ёсны тухай зөв ойлголт байсан бол улсын хурлын гишүүд юу байх вэ гэхээр энэ бол бидний дотоод асуудал. Ерөнхийлөгч хууль санаачилж энд орж ирж болохгүй гэж зогсоох хэрэгтэй байсан. Гэтэл тэр үедээ бол яасан гэхээр нэг одоо нийгмийн хамгийн муухай хүн бол Мэг Гомбын инх болд гэдэг хүн. Нөгөө тал нь бол ингээд энэ нэг аимшиг муухай мангас ийм шижгийн одоо нийгмийн бүх буруудлагыг хүлээж байгаа энэ хүнээс одоо аврах гэж байгаа баатрууд зогсож байгаа. Энэ баатрууд үндсэн хуулгүйгээр дуртай юм хийж болно гэдэг галзуурал явсан байна. Өнөөдрийн үйл явдлыг харахад тэр жүжигчин дахиад тохолж шүү дээ. Яг бодит байдал дээр бол эрүүл сарвал одоо ингээд эрүүл сарвалаар энэ хоёр одоо хуваагдлын гол дүрд одоо орохгүйгээр ашиг сонирхлыг нь тээхгүйгээр 3 дахь 4 дахь байр суурьтай хүмүүс бас байна штэ. Бага штэ. Тэр хүмүүс эрүүл сарвалаар энийг ингээд энэ чинь арай өөр зүйлүүд үндсүүл зөрчсөн зөрчил байна. Гэхдээ энэ үндсүүл зөрчсөн зөрчилтэй холбоотой асуудлаар парламентыг яаж ажиллахыг
гүйцэтгэх хэрмэл зааж болохгүй. Энэ өөр зарчим өвдөгдөх юм байна. Гэх мэтлэн яг энийг харах гэж байгаа тэр байр суурьуудыг яагаад одоо нийгэм одоо хүлээж авахгүй хэмжээнд галзуурч байна. Заавал хүмүүсийг энэ хоёрын аль нэг талд байх ёстой гэж үзэж байна. Гэтэл энэ хоёрын аль нэг талд байхгүй бүр хүндлэнгийн төвийг сагсан байр сууриас шийдэх ёстой зэс хүртэл энэ хоёрын аль нэгийнх нь юм шиг харагдаж байна. Тэгэхээр энэ бид энэ нэг тийм улс төрийн хийхэд солиорлоос хөндлөн байж харж чаддаг шүүхтэй байх, хөндлөн байж хөндлөнгийн нүдээр харж чаддаг нийгэм бүлгүүттэй байх тухай одоо ярилцахгүй бол нийгмийг зүгээр одоо муухай бүр фанатууд танаа намын зүгээс оруулж ирэх боломжтой байсан. Хүсэлт илгээх боломжтой байсан. Цэцрүү. Яг таны хэлдгэр таны саяны жишээ хэлдгэр одоо улсын хурлын би одоо ингээд зарчмын юм ярьж байна. Манай яг энэ тохиолдолд бол бид хуулийг дахиад буруу хийсэн байна. Хуулийг буруу хийсэн байна. Энэ дэгийн тухай хууль тогтоомж олон юм хуулиуд дээр юу болцсон байна гэсэн чинь цэцрүү улсын хурлын хүсэлд гарах эрхийг олгоход өгчөж 50 дээр нэг хүнийг. Гэтэл нөгөө улсуудын очоо ингээ харахаар үндсэн хуулийн шүүх рүү парламентын гомдол горох эрхийг доотлын босыг нь цөөхөр тавьж байна. Өөрөөр 4-1 3-1-ээр тавьж байна. Олгоч гэсэн гомдол гаргаж болно шүү дээ. Тэр чинь 4-1 3-1-гээ давна гэдэг чинь олох хүсэлт гарах эрх нь цаана нээлттэй байна гэсэн үг байхгүй. Энэ эрхийг хэн гэж тооцож байна гэхээр энийг бол тухайн асуудал дээр цөөх болсон одоо парламентын хэсгийн эрх гэж хэлж байна. Тэгэхээр саяны ингээд засгийн газрыг хамгаалж байгаа 40 гишүүн байна шүү дээ. Тэр 40 гишүүн 3-1-ээр арай хүрэхгүй байж болно. 2 гишүүн нэмээд ардчилсан намаас нэмэгдэж болох байх. 4-1 бол хүрчин. Тэр 40 гишүүн үндсэн хуулийн шүүхэд цэцэд гомдол хэрэгтэй байх нь хамгийн шударга зөв эрүүл тогтолцоо байгаа байхгүй. Гэтэл энийг хуулиар биднээс нээж өгөөгүй. Тэгмэд босоо тогтоо 50 дээр нэг хүнийг олохын шийдвэрээр болгоцсон байгаа байхгүй. Тэгмэд саяны маргаанаас дахиад ямар асуудал хөндөгдөж байна гэхээр энийг засах ёстой юм байна шүү дээ. Энийг засахгүй бол нөгөө энэ механизм ажиллахгүй байгаа учраас нөгөө талд нь яаж гинөө? Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийн механизмыг ашиглаж байна. Тэгэхээр буруугаар асуудлыг ашиглуулахгүй байхын тулд зөвөр ашиглагдах үе таалга цаг ямагт ямар байх хэвээр нээлттэй байх хэвээр юм байна штэ гэдэг зарчмыг биднээс одоо бодох хэрэгтэй болж эхэлж байна. Саяны үйл явдалтай холбоотойгоор улсын хурлын дэгийн хууль тогтоомжид маш олон зүйл өөрчлөгдөх хэрэгтэй юм байна гэж харж байна. Жишээ нь ямар нэгэн маргаан далцал хуваагдлын ард зөв шийдэл рүү алхсан тийм одоо сонголт байхгүй бол энэ маргаан шийдэгдэхгүй улам бүрдэл хүнд байдал руугаа явж идэг. Тэгэхээр одоо бид бол ухаан зарах хэрэгтэй. Энэ талцаж хуваагдж байгаа хоёр тал биш. Хөндлөнгийн байгаа байр суурьудтай хэсгүүд нь илүү олонх болоод шийдвэрүүдээ гаргаж шийдвэрүүдээ явах хэрэгтэй. За хоёулаа цэцэн шийдвэрлэгүй. Цэц ингээ хуралдлаа. Та мэдээж ажиглагчаар суусан хүний хувьд тодорхой кейсүүдийг гаргаж ирж байна. Ийм хэлцэх хэрэгтэй байсан, уг нь ингэх хэрэгтэй байсан гэдэг. Энэний ч үед би тань ингээ маш удаан сонслоо. Яг нь яриач их сонирхолтой байгаа учраас маш удаан сонслоо. За ингээ цэц шийдвэрээ гаргалаа. Хоёр талаас хүмүүс одоо тайлбар аваад эцэст нь нэг 10 өнгөрч явах шийдвэрээ гаргах шиг боллоо. Ингээд яг нэг үндсэн хуулийн 71 1-2 гэсэн ийм хоёр үндсэн хуулийн залтыг зөрчсөн байна гэсэн юм дүгнэлт гаргасан. Тэгээ энэ түрүүний таны ярианаас сонсож байхад ерөнхийдөө зандан шитрийн гаргасан нэг үндэслэл шүү дээ. Тэрнтэй бол санал нийлээд байгаа юм шиг байна, тийм ээ. 43-1 гэдэг бол тэрийг зөрчсөн гэдэг дээр бол тэр бол хууль үндсэн хууль зөрчсөн тийм саналын томьёол явсан гэдэг дээр та санал нэгтэй байгаа юм байна. Тэн дээр бол санал нэгтэй. Яг бол 19 оны нэмэлт өөрчлөлтөөр орсон тэр хэсэг чинь одоо илүү функционал гэж яриад үндсэн хуулийн дэсдээр шинжээж орсон маш хотын одоо шинжээчийн дүгнэлт дотор байгаа цаг хугацааг тодорхой болгох мөн одоо ямар дэст одоо хугацаанд хуралдаж шийдвэр гаргахыг тодорхой болгох тэр шийдвэр гаргахдаа уг асуудлыг гэж тэр үг орж ирснээр өмнө нь бол асуудлыг шийднэ асуудлын томьёол ямар их сонирн биш байсан бол уг асуудлыг гэж бичснээр над уламжлалт саналын томьёолоор хураадаг байсан тэр хуучин практик хуучин
одоо улсын их хурлын шийдвэр гаргалтын энэ хэлбэр одоо энэ үйлчилж байгаа үндсэн хуулийн зүйл заалттай ингээд нийцэл харагдахгүй байна гэдэг. За энэ байр суурь бол одоо үнэн бодиттой учраас энийг бол нийцээ харахгүй шүү дээ. Тийм учраас энэ байр суурийн цэцгийн шийдвэртэй бол би санал нэг байна. Энэ байр сууриа илэрхийлэхдээ хавчуурган дотроо шийдсэн 2-3 зүйлтэй бол би одоо эргэлзэж хүлээж авч байгаа. Яг эргэлзэж хүлээж авч байгаа гэхээр үндсэн хууль маш тодорхой заасан байгаа. Одоо би уншаад өгье. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийг хоёрт заасан байна. Үндсэн хуулийн цэцэн энэ зүйлийн нэгт хэсэг заасан үндэслэлээр дараах маргаантай асуудлаар маргаан гэж хэлээгөө. Маргаантай асуудлаар маргаан биш энэ маргаанч байж болно, маргаанч биш байж болно. Ер нь бол за яах вэ те? Асуудал тий асуудлыг хэлээ. Маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж улсын их хурлд оруулна. За 66-гийн 2. 66-гийн 2-ын 1 2 3 4 гэ 4 зүйл байгаа. Дүгнэлт гаргадаг. За сая бол цэцдэр шийдсэн 2 маргаан байгаа. 66-гийн 2-ын 1 хууль улсын хурлын бусад шийдвэр үндэслэлцэрсэн бол тогтоолын тухай ярьж байна. 66-гийн 3 улсын их хурлын дарга үндэслэлцэрсэн бол 66-гийн 2-ын 3 ийм 2 маргааныг нэг байдлаар шийдсэн. Нэг байдлаар нэгтгэж. За энэ нэгтгэж шийдсэн хэр зэрэг үндэслэлтэй гэдэгтээ би эргэлзэж байгаа. Үндсэн хуульд энэ 2 маргаан 2 өөр сувгтай үр дагавар буюу асуудал нь. Хуулиа эхнийх дээрээ бол дүгнэлт хэлбэрээр улсын их хурлд очино. Улсын их хурл албан тушаалтан үндсэн хууль зөрчсөнтэй холбоотой асуудлыг нь түүгээр эзлэн шийднэ. Улсын их хурлын шийдвэр үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлыг хүлээж авахгүй бол дахиад үндсэн хуулийн цэцээр ирж үндсэн хуулийн цэц эзлэн шийдвэрлэнэ. Маргааныг дахин хянаж гэж байгаа. Тэгэхээр ийм 2 тусдаа үр дагавартай маргааныг нэг тогтоолдоор хавчиж өмнө нь огт байгаагүй жишг тогтоож үндсэн хуулийн цэцэд тэрэг маргаан шийдвэрлэх хуулийн дээр байхгүй зохицуултуудыг ашиглаж. Байхгүй зохицуулт гэдэг чинь тэнд бичигдээгүй гэсэн үг шүү дээ. Тэ? Өөртөө хууль тогтоогч болж байгаа гэсэн үг байхгүй юу? Ашиглаж ингэж шийдвэр гаргаж байгаа нь маш эргэлзээтэй байна. Тий, наач харин яг ийм эргэлзээ үүсгэж байгаа. Одоо хор оршигнэ. Эргэлзээ тэр шийдвэр дотроо үндсэн хуулийн их суудлын шийдвэр бол эцсийнх гэж ямар үг бичиж байгаа нь ерөөсөй ойлгомжгүй. Яг үндсэн хуулийн дээр энэ дүгнэлт гаргахыг тий дүгнэлт нь одоо их суудлаар байна уу, бага суудлаар байна уу гэж үндсэн хууль дээр байхгүй. Ердийн хуулиар бол байгаа. Тэгэхээр тэр ердийн хуулийг бол одоо хойш нь тавьж байгаад одоо урагшаа алхаж болж байгаа шиг байна. За болж байна. Гэхдээ яагаад энэ дээр маш сонирхолтойгоор тэмдэглэж гэдэг байдлаар илэрхийлэхдээ улсын их хурл энэ тухай авч хэлцэхгүй. Энэ бол эцсийнх гэдэг гэмшдэг үгүүдийг хэрэглэвэ гэдэг нь надад маш эргэлзээтэй байгаа байхгүй. Тэгээд үндсэн хууль судалдаг судлаач эрдэмтэн дийлхэн сууж байгаа мөртлөө цагаан дээр хараар бичсэн үндсэн хуулийн 66 дугаар зүйлийг яаж ойлгож байгаа хүмүүс ийм байдлаар ажиллаж байна гэдэгт жоох эргэлзээ төрж байна. Яг энэ тогтоолын хэлбэрийг нэг болгоод 2 маргааныг нэг шийдээд тэгээд баг та нар бол энэ асуудлыг шийдэхгүй бид л эцсийн байдлаар шийдлээ шүү гэдэг дүгнэлт шийдвэрийн дүгнэлтийн ард тэгж хэлээгүй боловч үндэслэл болдгож байгаа хэсэг дээр нэг бус удаа дурдаад байгаад ингээд жоохон гайхшрал төрж байгаа. Тий. Одоо энэ дээр нэг хэд хэд ийм тодорхойг юм байгаад байгаа. За таасаа ингээд яг миний яг асуух гэсэн юм их ярьчлаа. Ингээд нэгтгэхэд гаргаад ирсэн гээ тий. Одоо тэнгуут эн чинь юм байхгүй. Уг нь ингээд саллаа утга дээр одоо нөгөө нэг сүүлдэн дээр хуулийн дээр ч гэсэн тийм байхгүй. За хэрвээ улсын хурлын дарга үндсэн хууль зөрчсөн юм бол тийм ээ. Тэгвэл ингээд дахиад нөгөө нэг үндсэн хууль дээр чинь байгаа шүү дээ. Одоо нөгөө хариуцлага тооцох тухай ч юм уу тий. Юу гэдэг юм те авч хэлцэх тухай. Улсын хурлаар оруулна. Улсын хурл авч хэлцэхгүй бол одоо цаашаа процесс ингээд дуусна гэдэг ч юм уу те. Нөгөө талдаа улсын хурлыг одоо ингээд
үндсэн хууль зөрчсөн гэдээ үзэж чинь тий. Тэгэнгუთ эн чинь нөгөө нэг юм процессын хувьд улсын хурл хүлээж авахгүй бол дахиад үндсэн хууль хянан шийдвэрлээд эцсийн шийдвэр гаргаж байгаа. Яг саяны асуултанд дот чинь дахиад нэг нюанс одоо бас нэг жоохон хэрсүү асуулт асуух хэрэгтэй хариулт нэгсэн юм байна. Үндсэн хуулийн цэц үндсэн хуулиараа болон үндсэн хууль маргаан шийдвэрлэх ажиллагааны хуулиараа ч болон үндсэн хуулийн хууль тогтоомжоор ч болон улсын хурлын үйл ажиллагааг одоо үндсэн хууль зөрчсөн хэсэг тухай авч хэлцэх ямар ч ирэхгүй. Тим бүр ирэх байхгүй, тим чигээр олголдог. Улсын хурлын шийдвэрийг авч хэлцэх. Тухайн шийдвэр. Тий. Гэтэл энэ үндсэн хуулийн шийдвэрийн үндслэл хэсэг болон үндсэн хурлын үндсэн хуулийн цэцгийн хуралдааны ингээ ажиглаад дотор сууж хахад улсын хурлын үйл ажиллагааг авч хэлцэж байгаа өнгө аястай тийм үндэслэл бүхий яриаг үндсэн хуулийн цэцгийн гишүүд удаадараа гаргаж ийн лээ. Харин тий. Тэгээ энэ бас ингээд яг үндсэн хуулийн хувьд бол бас ингээд маш маргаантай асуудал болж байгаа. Өөрөөр үндсэн хуулийн цэц өөрөө үндсэн хуулийн маргаан бүхий үр дагаврыг өөрөөсөө үүсгэж байгаа. Маргааныг шийдвэрлэх хэрэгтэй байтал маргааныг үүсгэж байгаа байхгүй. одоо дахиад маргаан тий. Одоо дахиад яг саяны одоо дүгнэлттэй холбоотой хэсэг дээр хоёр хамтран шийдэх боломжгүй зохимжгүй хоёр маргааныг нэг дүгнэлтээр шийдсэн нь шийдэл биш болчихж байгаа. тий. Одоо ингээд ямар ч үндсэн хууль судлаач үндсэн хуулийн саяны дүгнэлтийг асуудлыг шийдлээ гэж харахгүй байна гэж хэлээд штэ. Эргэлзээд штэ. Яагаад гэвэл энэ өөр шийдэл болсонгүй. Харин үндсэн хуулийн цэц өөрөө үндсэн хуулийн маргаан шинээр тарьчлаа. Яасан гэхээр улсын хурл нэг дүгнэлтээр орж ирсэн хоёр өөр асуудал. Маш тодорхой үндсэн хууль дээр заасан. Үндсэн хуулийн 66-гийн 2-ын 1, 66-гийн 2-ын 3-т заасан хоёр өөр маргааныг нэг дүгнэлтээр оруулсан. Тэр хоёр өөр маргаан нь дүгнэлтийнхээ хувьд нэг нь улсын хурал дээр эцэслэгдэн нөгөөх нь буцаж одоо үндсэн хуулийн цэцээр эцэслэгдэх ёстой ийм хоёр өөр маргааныг нэг дүгнэлтээр шийдээ явуулчаар энэ бол үндсэн хуулийн цэц асуудлыг шийдсэн биш. Харин эсвэргээрээ одоо улсын хурлыг шийдвэр гаргах ойлгомжгүй нөхцөл байдал руу тулгачж байгаа. Би одоо ингээ улсын хурлыг гайхаад одоо яах вэ гэд бараг сууж байгаа байх гэж би бодоод байгаа байхгүй. Тэгээ одоо тэнд бол яах вэ гэж сууж байгаа хүн бол алга нэг нөгөө хэлэхэд. Тэнд бол нөгөө өмнөх хэрүүлээ хийсэн хоёр тал тэнд хэрүүлээ хийж байна. Гэтэл одоо 3 дахь 4 дахь өөр маргааныг үндсэн хуулийн цэц өөрөө үүсгэжлээ шүү дээ. Үндсэн хуулийн хямрал руу түлхэж болох сэжвэрийг өөрөө гаргачихж байгаа байхгүй. Энийг одоо яаж даван туулах вэ гэдэг бол одоо шинэ процесс, шинэ кейс болж байна. Тий, одоо энэ дээр хараа ийм байна. За дүгнэлт гаргасан тийм ээ. Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан. Тэгээд тэр дүгнэлтээ нөгөө илтгэгч мөнхсайхан цэцэн гишүүн танилцуулахдаа энээс хойш ямар нэгэн маргаан байхгүй гэж танилцуулсан тийм ээ. Энэ дээр нөгөө цэцэн одоо өөрөө нөгөө маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр л юм байгаад байгаа юм л да. Цэцэн дүгнэлтийг улсын хурал хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор гэдэг нөгөө заалтан дээр байгаад. Тэгээ улсын хурлын чуулганы чөлөөцөгт гаргасан бөгөөд тэр нь онц болон дайны байдал зарснаас бусад асуудлаар гарсан бол улсын хурлын дараагийн чуулганы хуралдаа гэсэн өдрөөс 15 хоногийн дотор Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль заасан журмын дагуу шийдвэрлэв. Би нэг яагаад хууль ярихгүй байгаа вэ гэхээр нэг ийм ойлголт байт юм. Манайхан ингээд их гоё яруу найргаар ярих дуртай. Тэрэндээ автоматгай тийм сэтгэл хөдлөлтөй хөнгөмсөг дарихтай хүмүүс ихтэй. За тэр хүмүүс таарсан гоё үг цэцэн дээр хөхтөнгөр. Тэ? Үгүй цэцэн дээр үнсүүл байх хэрэгтэй. Үнсүүл дээр маш тодорхой. Дахиад би үнсүүл уншиж байгаа. Би хууль уншихгүй гэж хэлээд байгаа. Би үнсүүл уншиж байгаа. 64 дүр зүйл. Монголын үндсэн хуулийн цэц бол үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний залтах зөрсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрийн эрх бүхий байгуулга үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болно. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийнхын дээр өөрөө гарч сууж болохгүй шүү гэдэг тийм одоо залттай. Тийм ч учраас одоо бусад хууль тогтоомжоор ч гэсэн үндсэн хуулийн дээр ч гэсэн үндсэн хуулийн цэцэн гишүүн бол зөвхөн үндсэн хууль захирагдана гэдэг хөвгтэй. За гэтэл үндсэн хуулиа байхгүй болгоод хэмжиж болохгүй, тодорхойлж болохгүй, үлгэр домгийн хөгтөнгөр ярьж болохгүй. За сая
одоо би дахиад ингээд яагаад мөнх сайханд эргэлзэхэд хүрвэ гэвэл 66 дугаар зүйл дээр маш тодорхой байгаа үндсэн хуулийн энэ заалтыг мөнх сайхан уншиж байгаа, бичиж байгаа тэр дүгнэлт дотор үүсгэж байгаа. 66 дугаар зүйл маш тодорхой заасан. 66-гийн 2-т дараах 4 асуудлаар, маргаантай асуудлаар улсын хурал дүгнэлт гаргаж оруулна. Тэрнийхээ 2 асуудлаар улсын хурал хүлээж аваагүй бол үндсэн хуулийн зэц эцлэн шийдвэрлэнэ. Тийм харин тэр чинь өөр яг сүүлд нь байгаа шүү дээ тий. Үндсэн хуулийн энэ заалтыг огт байхгүй юм шиг аашилж болохгүй. Зэцэж байсан. Аашилж болохгүй. За дахиад ер нь манай үндсэн хуулийн зэцэд улсын хуралд хуулинд нь дахиад нэг алдаатай хандлага байна. Улсын хурал бол хууль тогтоох байгууллага. Улсын хурал үндсэн хуульд нийцүүлж хууль тогтоох замаар үндсэн хуулийн байгууллагууд болон үндсэн хуулийн бус байгууллагуудын бүрэн эрхээ хэрэгжүүлэх зохион байгуулалт журмыг тогтоож өгч байгаа. Үндсэн хуулийн цэц хууль тогтоогч биш. Үндсэн хуулийн цэц үндсэн хууль заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Гэхдээ хууль тогтоогчийн тогтоож өгсөн үндсэн хуульд нийцсэн зохион байгуулалт журмаар. Журам зохион байгуулалтыг үндсэн хуулийн бус гэж зарлааг бол үндсэн хуулийн одоо цэцэд тэр хууль яах вэ? Үйлчлэнэ. Өөрөөсөө хууль тогтоогч биш учраас яг хууль тогтоогч биш гэж хэлээд байгаа гэхээр үндсэн хуулийн суур философиор түрүү битээр ярьсан. Засгийн бүх эрх ард түмний мэдлэлд байна. Засгийн одоо ард түмэн энэ үерхээ шууд болон сонгож байгуулсан тэрийн төлөөллийн байгууллагаараа хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн зэц бол ард түмэн сонгогддог байгууллага. Ардчлалтай ямар ч хамаагүй, сонголттой ямар ч хамаагүй. Парламент бол ард түмэн сонгож байгуулагддаг байгууллага. Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдлэлд байна гэдэг энэ философиг хамгаалахын тулд үндсэн хуулийн цэцийг байгуулж байгаа. Үндсэн хуулийн цэц энэ философи үндсэн хуулийн энэ суур философиг үүсгэж болохгүй. Устгаж болохгүй. Ийм зарчимтай. Гэтэл саяны энэ тохиолдлуудад дээр одоо 66 дугаар зүйлийн улсын хурал дүгнэлт оруулна, улсын хурал ингэнэ гэд нөгөө засгийн бүх их ард түмнээс үүсэлтэй түүнийг энэ байгууллагаараа дамжуулж хэрэгжүүлнэ гэд ард түмний их усүрийг үүсгэж болохгүй байхгүй. Мөнх сайхны үгэн дотор хамгийн ноцтой гарсан 2 үг бол энэ. Парламентыг үүсгэсэн. Улсын хурлын бүрэн эрхийг үүсгэсэн. Ард түмэн засгийн бүх эрх үүсгэлтэй гэдэг үндсэн хуулийн суур үзэл санааг үүсгэж байна. Техник ач холбогдолтой заалтыг ашиглах замаар үндсэн хуулийн суур үзэл санааг үүсгэж болохгүй. За яг одоо ингээд биднес хууль тогтоомжоо дахиад сайжруулах хэрэгтэй байна. Ардчилсан үндсэн хуульд улс орнуудад шүүгчд тавьдаг нэг зарчим байдаг. Тэр нь ямар зарчим бэ гэхээр үндсэн хуулийн суур үзэл санааг өгүүлсэн шүүгч байх боломжгүй гэдэг зарчим. Үндсэн хуулийн зэц шүүх гэж үзэж байгаа бол бас энэ зарчим адилхан яригдах ёстой. Тэгэхээр нөгөө уул нь мөнх сайхан бол үндсэн хууль судлаач байхгүй юу? Түүний бүтээл дотор хамгийн их яригддаг зүйл бол үндсэн хуулийн зарчмуудын ирэмб. Үндсэн хуулийн зарчмуудын үзэл санааны ирэмб. Аль нь суур шинжтэй, аль нь одоо үндсэн хуулийн гол аргаас болж байгаа. Аль нь энэ суур шинжтэй аргаас болж байгаа зарчмуудыг дэмжиж баталгаажуулахын тулд үндсэн хууль бичигдэж байгаа. Аль нь илүү техникийн арга зүйн шинжтэй гэдэг ийм одоо ресторануудыг хамгийн сайн мэдэх одоо мэрэгжилтэн ийм мэрэгжилтэн ийм алдаа гаргах бол нэг бол одоо судалсан академик хичээлөөнийхөө үр дүнд хүрсэн тэр мэдлэг боловсрол нь өнгөц байж гэж хэлэх болно. Эсвэл түүнийг өгүүлэх хэмжээний дарамт шалгалт байна гэж хэлв. Би яг нэг юм асуух гэдэг юм байна. Үндсэн хуулийн цэц хин нэгний захиалгаар ч юм уу эсвэл хин нэгний талд ажилласан ийм
шийдвэр дүгнэлт гаргах ч юу гэж. Мэдгүй би бол одоо яг шууд бол тэгж хэлж чадахгүй байна. Зөвхөн эргэлзээ байна гэдэг байдлаар би бол хэлж байна. А үндсэн хуулийн цэц тийм шийдвэр гаргаж ирсэн тохиолдлууд бол байгаа. Тэрний хамгийн том жишээ бол давхар дээл. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үндсэн хуулиуд зөрчилдөж байна гэж 2000 онд орсон үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд одоо 19 оны нэмэлт өөрчлөлт зөрчилдөө гэдэг хоёр нэмэлт өөрчлөлтийг хооронд нь мөрөгдүүлэх замаар улс төрийн захиалга гүйцэтгэж давхар дээлийг одоо тухайн үеийн эрх баригчид өөрсдөө орилжсоор байгаад үндсэн хуулид оруулсан өөрчлөлтөд дараа нь үндсэн хуулийн цэцэг ашиглах замаар чимээгүй хийгээд засгийн газартаа хамгийн их мөнгөтэй, хамгийн том тойрог малладаг нөлөө бүхий хүмүүсийг засгийн газартаа эзэн суух тэр үе таалгыг нээж ийсэн байхгүй юу. Тэгэхээр урд практик байгаа. Тэгээ одоо тэр жишгээр явчихуу гэдэг эргэлзээ хинч төрөх нь бол ойлгомжтой. Бид нар үндсэн хуульд захирагдаж ажил албан тушаал амьдралдаа нийцүүлдэг тийм ээ. Энэ үндсэн хуулийг хэрэгжүүлэх байгууллага нь өөр үндсэн хуулийн цэц. Гэтэл энэ дээр ийм эргэлзээтэй асуудлууд явагдаж байна, хардталтууд явагдаж байна, хаалттай байдал явагдаж байна тийм. Тэгэхээр бид яг одоогийн үндсэн хуулийн цэцэд итгэл байна уу таны? Яг нь би бол одоо 50-50-т л харж байна. Үндсэн хуулийн цэцээс улс төр ороогүй маргаанууд дээр шийдвэр гараа, шийдвэрийн хүндлэлийг сонсоход ямар ухаалаг те, ямар үндэслэлтэй, дэлгэнэнгүй, тайлбартай гарч ирж байгаа гэдэг бүгдээр харж байгаа. Тэгээд эрдэмтэд тэнд орох дэвшилттэй байна. Мэргэжлүүд тэнд орох бас өөр байна гэж бид хэлж байгаа. За үнэхээр улс төрийг халааж байгаа. Тэ? Тэр дундаа эрх баригчид одоо энэ ашиг сонирхолтой байгаа ийм маргаан дээр хөндлөнгийн эргэлзээ төрүүлэхгүй байхаар ажиллаж чадж гэнэ үү гэдэг дээр бол би бол эргэлзэж харлаа. Сая бол ингээд бүтэн өдөр суугаж ажиглаад дараа нь шийдвэрүүдийн гаргалт одоо энэ үндсэн хуулийн дүгнэлтийн тэр хэсгүүдийг унших явцдаа надад тийм штэ гэж 100% одоо толгойд өгөх ганцхан үндэслэл байна. Толгойд өгөхгүй байх эргэлзээд за одоо энэ арай биш болчлоо гэж ингээд толгойгоо сэгсрэх хэмжээний хидэн нөхцөл байдал харагдаж байна. Толгойд өгөх ганцхан үндэслэл гэдэг нь юу вэ гэхээр 19 оны нэмэлт өөрчлөлттэй холбогдуулаад үндсэн хуулийн тэр зүйл заалт одоо үг үсгээр өөрчлөгдөөд тэр үг үсгийн өөрчлөлттэй холбогдоод нөгөө хийх ёстой ажлаа улсын хурл хийгээгээс болоод дэг болон олон зүйл дээр юу алдсан байна. Одоо буруу явах, практик буруу тогтоох одоо хуулийн ойлголтууд байна. Гэтэ үндсэн хуулийн саяны дүгнэлт нэг ч хуулийг үндсэн хууль зөрчсөн байна гэд шийдсэн мөштэй. Зөвхөн даргын үйл ажиллагааг улсын хурлын үйл ажиллагаа болон тэндээс гарсан шийдвэрийг үндсэн хууль зөрчсөн гэдэг байдлаар шийдчихлээ. Би бол ямар хүлээлт байсан бэ гэхээр ядаж тэр нөгөө хууны хээгээрээ шийдвэр хууль тогтоох үйл ажиллагаанд оролцдог боломж олгож байгаа хуулийг хүчингүй болгох байх. Дэгээ тодорхойлохыг одоо заах байх. Өмнөх жишгүүд чи энд хэрэглэгдэхгүй гэдгийг маш тодорхой дурдаад одоо нэг тестэр бас буруу ойлголтууд ингээд судлаачдын үг мөгөн дотор явж байгааг нь харангууд аль ч улсын парламент соёлтой. Парламентын зарим хэсэг нь тэгээр хуулиар тогтоогдно, зарим хэсэг нь улс төрийн соёлоор тогтоогдно, зарим хэсэг нь намуудын төлөвчлөөр тогтоогдно гэдэг. Парламент өөрөө нэг талдаа улс төрийн шийдвэр гаргадаг, нэг талдаа хууль тогтоогч, нэг талдаа ард иргэдийн сонгогчдын төлөөллийн институт гэдэг энэ нийтийн танхим. Яагаад нийтийн танхим гэдэг үг энэ парламентд ясны гол мөн чанар байдаг вэ гэдэг чинь энэ үгнийх ард илэрхийлж байгаа шүү дээ. Тийм учраас одоо парламентын улс төрийн соёл, парламентын практик гэдэг зүйлийг шүүхийн президент гэдэг зүйлтэй хольж хутгаж ярьдаг одоо тийм үндсүүлийн цэцвэж байж болохгүй. Хувь судлаач андуу ташаа бодож болно. Үндсэн хуулийн суурь онолоороо бол энэ бол зөвшөөрөгдөхгүй шүү дээ. Гэх мэтлэн ингээд ийм олон зүйл байхад энэ олон зүйлүүд дээр зүгээр нэг том эргэлзээ надад юу дөрвөө гэхээр ингээд шийдвэр төрүүлж гарцсан
Зөв шийдвэрээ албажуулах процесс яваад байгаа юм шиг үстэй гэж эргэлзээ. Яхахгүй төрөөс харагдаж байна л. За, ерөнхийлөгч хориг тавьсан. Хоёулаа ерөнхийлөгчийн тэр хоригийн асуудлыг нэг хэлдэг. Ерөнхийлөгч ерөнхий сайдыг огцруулсан тэр шийдвэр дээр хориг тавьсан өөрийнхөө бүрэн эрхийг өрөөд. Ингэхдээ 71 бол 1-2 гэдэг яг одоо нөгөө үндсэн хуулийн цэцгийн дүгнэлттэй ижилхэн ийм хоёр үндсэн хуулийн залтыг зөрчсөн байна гэсэн ийм асуудал гаргаж ирсэн. Тэгээ яг ингээ ижилхэн дүгнэлт яг ерөнхийлөгчийн хоригтой ижилхэн цэцгийн шийднөө дүгнэлт нь гарсан. Энийг та юу гэж харж байна? Би бол нэг зүйл дээр жоохон гайхсагээл байгаа. Яагаад нөгөө хамгийн хил ам дагуулад байгаа 43 дугаар зүйлийн нэг улсын хурлын гишүүдийн 4-1-ээс доош ерөнхий сайдыг огцруулах саналыг аль биесээр тавьбал гэд эхэлж штэ. 19 оны 11-р сар 14-ний энэ залт чинь л одоо энэ бүх маргааны одоо гол тулгуур штэ. Тийм. Тэгснээс биш одоо тэр үндсэн хуулийн хамгийн ихэнд байгаа зүйл, хамгийн сүүлд байгаа зүйл хоёр бол одоо юмыг наривчлан зохицуулсан зүйл төрөөсөө биш. Энэ ерөнхий зарчим тодорхойлсон хэсэг. Ерөнхий зүйлээр юмыг унгаж гэн гэдэг бол энэ өөрөө 50% улс төр 50% хөлцөө асуудал. Яг наривчлсан зохицуулалтаар юмыг шийдэж гэн гэдэг бол энэ улс төргүүгээр хуулийн асуудал ярьж гэн гэдэг үг байдаг. Тийм учраас би бол энэ хоёр зүйл дээр анхаарал итгэж тавьж байгаа нь ер нь манай энэ үндсэн хуулийн хөгжлийн асуудал их мухардмал байдалд орцны илэрхийлэл байна да гэж би хувьдаа харсан. За ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудал бол өөр. Ерөнхийлөгч өөр улс төрийн институт. Ерөнхийлөгч үндсэн хууль болон ард түмний эв нэглийг хангах гэдэг энэ одоо хоёр зарчим дээр бүрэн хэрэгжүүлдэг субъект. Тийм учраас үндсэн хуулийн зөрчилтэй агуулгаар санал хураалт явж гэн гэдэг дээр олж харсан байгаа. Тэр үндслээр хориг тавьж байгаа баг. Хоёрдугаар улс төрийн одоо нүдээр асуулыг бас харж байгаа баг. Улс төрийн ерөнхийлөгчийн нүд нь маш ойлгомжтой шүү дээ. Ард түмний эв нэглийг хангах байр суурьаар магадгүй энэ одоо хил хязгаараа давсан хэрүүл талцлыг те зогсоох гэдэг юм уу эсвэл нэг ариун өөрөөр шийдэх арга зам миний хориг байх гэж харж байгаа баг. За ерөнхийлөгчийн хоргийг биднээс бас зөв унших хэрэгтэй, зөв ойлгох хэрэгтэй. Монгол улсын үндсэн хуулиар улсын хурлын хууль болон бусад шийдвэрт хориг тавих хэрэг бол үндсэн хуулиар ерөнхийлөгчд байгаа. Энэ ерөнхийлөгчийн бүр эрх биш. Энэ бол энэ үндсэн бүр эрх нь хэнд байгаа гэхээр улсын хурлын цөөнхт байгаа. Ерөнхийлөгчийн хоригийг улсын хурлын одоо тэдэс гэдэг кворум баг. Одоо хувь. Тэр хувиас одоо давсан ерөнхийлөгчийн хоригийг дэмжүүл ерөнхийлөгчийн хориг хүчин төгөлдөр. Тий. 3-2 нь эсрэг зогсвол ерөнхийлөгчийн хориг авахгүй гэсэн үг. 3-1 нь хүлээн зөвшөөрөл ерөнхийлөгчийн хориг авна гэсэн үг. Тэгэхээр энэ бол одоо ерөнхийлөгчийн хориг гэдэг бол үндсэн хуулийн механизмаараа юу илэрхийлж байгаа гэхээр энэ бол ерөнхийлөгчийн бүр эрх биш. Хориг тавих нь бүр эрх боловч цөөнхөд юу гэж гинөө? Эрх мэдэл нэмж байгаа одоо механизм багхгүй юу? Цөөнхөд эрх мэдэл өгж одоо нэмж механизм ажиллуулахдаа улсын хурлд энэ асуудлаа дахиад хилцээч гэж хоёр дахь боломж гаргаж байгаа үндсэн хуулийн механизм. Ерөнхийлөгчийн хориг тавиад цөөнхөн дэмжиж улсын хурл дахин хилцэх замаар наад асуудлаа таад одоо муухралгүй дахиад нэг ярилцаач гэдэг үндсэн хуулийн механизм. Тийм учраас ерөнхийлөгч нэг ард түмний эв нэгдлийг хангах хувьд яаж яана вэ? Муухрлаад хоёр талд хэрэлдээ зогсож байгаа хүмүүс гараад гудамж руу гараад тий одоо үмээ самуун болгоод үндсэн хуулийн хямрал болгоод тий улс орноороо одоо жома алах гээд байшингаа шатаав гэдэг гихчээр гал голомтоо самраахгүй тулд ерөнхийлөгч юу хэлж гэнэ вэ? Би хориг тавилаа. Хоригийг
цөөнхийн боломж олгож эрх мэдлийг нэмлээ. Улсын их хурл наадахаа арай нэг эрүүл саруул ухаанаар шийд. Үндсэн хуулиудаа нийцсэн арга хэрэгслээрээ шийд. Энэ нэг их захгүй хоёр талд те нэг бүр дайсан болгоод одоо улс төрийн арга хэрэгслээрээсээ гал болоо сүүлдээ төрийн одоо институцүүдийг ашиглаад зодтолдох гэж байгаа чинь одоо эв нэгдлийг хангахчийн хувьд надад бол юу байна? Та нарын хэрүүлчин бол одоо санаасаа хэлж байна. Тийм учраас би хориг тавьж ийм асуулт байна. Тэгэхээр ерөнхийдөө хориг биднээс одоо асуудлын нэг талд орж ийн гэж ерөөсө харж болохгүй. Тэгж харагдаж байгааз ерөнхийдөө хоригийн сүүлийн арга зам бол ганцхан зарчим байна. Тэр нь бол та нар дахиад нэг хилцээд үз гэдэг парламентын бүрэн эрхийг арай өөр хэлбэрээр дахиад нэг яваач та нар гэж одоо хэрэгжүүлэх гэж оролдож байгаа нэг механизм л. Одоо ерхий сайдыг нөгөө огцруулсан ийм шийдвэр дээр анх удаага тавьж байгаа л хориг юм байлээ. Тий. Ерхийлэгчийн хориг донд нөгөө нэг тухайн өдрийн чуулганы хурал өөрөө тэгээ зөрчиж явсан байна гэсэн юм агуулга багтсан байсан. Тэгэхээр хэрвээ чуулган дээр ерхийлэгчийн хориг хүлээж авах юм бол хүлээгээд аваад явчих юм бол улсын хурлын дарга өөрөө ажлаасаа чөлөөлөгдөөгүй байна гэсэн ийм байдал руу очих уу? Тэгж уншигдэж байна. Яг тэгвэл улсын хурлын эрчтэй холбоотой асуудал дээр юм яриад тэгээд эрчэн хууль бус байсан юм чинь тэр эрчээр шийдсэн бүх шийдвэр өвчнгүй штэ гэдэг логик гарах гэдэг шүү дээ. Тэгээд би бол энэ эсрэг байна. Цэцгийн шийдвэр за ерөнхийлөгчийн хориг хоёрын үндслэлээр за наач үндсэн хуулийн одоо бас томьёолтой юм шүү гэдэг дээр санал нэг байна. За дээр нь ер нь бол ингээд дэгийн үндсэн хуулийн одоо агуулгаас гадуур нэг дэгийн одоо мохирлал тий нөгөө түрүүний улсын хурл бүрийн эрхээ ингээд зохистойгоор хэрэгжүүлж яана гэдэгт эргэлзээ төрхөөц гишүүдийн тий зөв хуруугаа уншуулсан хурууныхээ тэнд ажил хийгээд гишүүд нь байдаггүй гэдэг бол ер нь бол үндсэн хуулийн аюу том завхрал واخхой юу. За энэ завхрал чинь байгаад байгаа юм биш үү гэдэг одоо чиглэл хоёр дээр бол 100% санал нэг байна. 100%. За харин улсын хурл хуралдаж шийдвэр гаргахад эрчийн техникийн бүртгэл буюу хурууныгаа уншуулад явж байгаа одоо техник шийдлийг улсын хурлын бүрэн эрхийн хэрэгжилтийг зогсоох, гацаах, үгүйсгэх үндэслэл болно гэдэг дээр бол би эргэлзэж харин энэ эсрэг байр суурьтай. Ямар байр суурьтай байна вэ гэхээр тэнд суугаад 111 гишүүн бүртгэлд орсон бодтойгоор биеэрээ 100 хүн бараг сууж штэ. 100 хүн. Тэрийг энэ эрхний эрчийн бүртгэл хууль бус учраас энэ хурл хууль бус энэ арийн шийдвэрүүд хууль бус гэж хэлэх юм бол тэр өдрийн 3 шийдвэр гурвал өвчмөг болно. Гурвал өвчмөг болно. Энэ нь тэр 3 шийдвэр өвчмөг болохоос илүүтэйгээр надад хамгийн болгоомжилж байгаа зүйл нь парламентын гидс дотор буюу парламентын дархлаа, парламентын арчлын парламент яаж хуралдах, шийдвэрээ яаж гаргах гэдэг энэ бүрийн эрх рүү халдна. Эрчнэр маргаан байна уу? Яг тэр хуралдаанд суугаад бичлэн суугаад тий шийдвэр гаргаж байгаа тоог бодоход 64-өөс дээш байгаа хүн бичлээ сууж байгаа бол энийг техник асуудлаас үүсгэж ирэх болохгүй. Тэр ард түмнээс мандат авцсан. Бүрэн эрх нь бүтэн хэрэгжиж байгаа. Улсын их хурлын гишүүд чуулганыхаа танхимд зуугуулаа сууж яхад техникийн шийдэлтэй холбоотой зүйлээс тэр 100 хүнийг үүсгэж болохгүй байхгүй. Тэр 100 хүн шийдвэрээ гаргаад конопороо ингээд тий дараад коноп нь маш тодорхой илэрхийлэгдээд гараад ирж хахад тэр бичлэн өсөл зөргөөрөө илэрхийлсэн саналыг нь энэ урд байгаа техникийн зохицуулалтаар техник нөгөө эрц бүртгэл гэдэг техникийн ажил багхгүй юу. Энэ ажлаар үгүйсгэх юм бол энэ улсын хурлыг үгүйсгэж байгаа утгад нэг болно.
үндсэн хуулийн дээр маш тодорхой нэг залт байгаа. Улсын хурал жилд улсын хурлын чуулган жилд нэг удаа тэдэн өдөр хуралдана. Нэг удаа тэдэн өдөр хуралдана. Үндсэн хуулийн залт. Өөр улсын хурлын яаж хурал одоо хурлын зохион байгуулалтын тухайд юу байхгүй. Улсын хурал нэг удаа тэд өдөр хуралдана. За ард нь чуулган байнгын ороо нэгдсэн чуулганы хэлбэрээр хуралдана. Дахиад ард нь улсын хурлын гишүүдийн нийт гишүүдийн олон хүрэлцэн ирснээр хурал эхлэж хуралдаа оролцсон гишүүдийн олонхоор тийм асуудлуудыг шийднэ. Ийм асуудлуудыг нийт гишүүдийн олонхоор шийднэ. Ийм асуудлуудыг тэдэн хуваар шийднэ. Үндсэн хуулийн маш тодорхой залт. Энэ үндсэн хуулийн залтуудыг л амьлуулахын тулд бусад хууль нь байгаа болохоос биш энэ үндсэн хуулийн залтуудыг үгүйсгэхийн тулд бусад хууль байхгүй. Гэтэл гишүүдийн олонх 64-өөс дээш нь ирээд суудсан байна. Асуудлаа үндсэн хууль заасан тэр хувиудаар шийдэжээ. Гэтэл ердийн хуулийн нэг залт авчирангуудаа үндсэн хуулийн энэ хэрэгжиж байгаа үйл явцыг зогсоох хэрэг байхгүй. Одоо бүтнээр нь хориг тавьчлаа. За тэгвэл жишээлбэл салгаж хилцэх боломжтой юм уу? Их хурал дээр. Би ерөнхийлөгчийн тэр хоригийг юу гэж ойлгосон бай гэхээр ерөнхий сайдыг огцруулсан тогтоол дээр хориг тавьсан. Тэгсэн 95. Тэр тогтоол дээр хориг тавихтаа дурдгдсан үндэслэл дотор нэг тийм андуу үндэслэл орж ирсэн байна гэж ойлгосон. Тэгэхээр харин салгаж хилцэх боломжтой юм уу? Жишээлбэл бид нар ийм одоо энэ чинь яг таны хэлдгэр те боломжтой шүү дээ. Яг бол ерөнхийлөгчийн хориг хүлээж авах хэсгээр нэг санал хураалт явна. Хүлээж авсны дараа дахиж хэллээ шүү дээ. Энэ бол ерөнхийлөгчийн бүр ирэх биш. Улсын хурал одоо цөөнхөд ерөнхийлөгч дэм өгснөөр улсын хурал асуудлыг дахин хилцэх боломж. Тэгэхгүй бол ингэх гээд байна л та. Одоо танаа намын хийсэн улс төрчийн өөрөө юу ч болох гээд байна л та. Танаа нам чинь уг нь бол энэ их маргаантай энэ намын асуудалд оролцохгүй те. Өөрсдөө асуудлаа шийдэ. Гэхдээ бид аль алийг нөхцруулах тэр санал нэгтэй байгаа гэж орсон шүү дээ. Энд ч мэдээж зөв улс төр. Гэтэл ерөнхийлөгчийн 95 дугаар тогтоол бүтнээрээ дэмжигдээд ингээд ороод ирэх юм бол бүх юм чинь дахиад ихнээс эхлэх гэдэг байхгүй. Би харин нэлээс бүх юм дахиад ихнээс эхлэх хэсэг бол тусдаа асуудал. Тийм тусдаа асуудал. Улсын хурал дахин хэлцэх явцдаа одоо шийдвэрүүд гаргав. Тэгээ ерөнхийлөгчийн хоригийг одоо би бол андуу үндэслэл гэж хэллээ. Улсын хурлын олонх нь энэ эрсдэлтэй холбоотой асуудал бол одоо тэгж ойлгох юм байна гэдэг олонхоор шийдчих юм бол миний андуу үндэслэл гэдэг бол тэр бол нэг хүний л байр суурь. Тэгээд олонхоор шийдсэн учраас тэр өдрийн бүх шийдвэр хүчингүүгээ дахиад игнээс нь эхэлнэ гэх юм бол тэр олонхын л асуудал. Арчилсан нам ер нь ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах тал дээр бүлэг байр суурьаа илэрхийлэх тийм нэгдсэн шийдэл төрсөн үү? Одоо бид нас хуралдааг байна. Энэ асуудал хуралдааг учраас нэгдсэн байр суурь илэрхийлсэн эсвэл байр суурьд хүрсэн гэх тийм үг хэлэх боломж. Нэг ийм яваад ил ордонд ундраа гишүүн тавьсан байсан. Та тэрийг харсан уу? Нэг жирэгцсэн байсан. Намгүй төрийн төлөө гэдэг нэг юм гишүүдэд бичиг ирж ийн гэдэг. Танд ирсэн үү? Над ирээгүй. Тэр ямар утга учиртай? Мэдхгүй би одоо хинээс хаанаас ирснийг мэдэхгүй юм. Тийм бичиг хүмүүст ирсэн гэх тухай юм яриа байна л. Утгын та юу гэж ойлгож байна ер нь? Мэдхгүй одоо улсын хурлын гишүүдэд янз бүрийн хүмүүс янз бүрийн хүсэл санал тавьдаг шүү дээ. Авахар ч юм бэ, авахгүй ч юм бэ, тэ байж боломгүй ч зүйл бий. Тэ янз бүрийн юм байдаг. Тэдний нэг л хэлгээд бодвол. Одоо энэ төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого гэж яриад байгаа шүү дээ. Тэгснэ цэцэн өөрөө онц байдал хуралддаг тийм залтаараа оролцсон тий. Яг хав дахиад нөгөө цэцгийн үйл ажиллагаатай холбоотой болон зарим хүмүүсийн яриатай холбоотой ингээд андуу дашаа эсвэл эргэлзэхүйц болгоомжлох юм бас байгаад байгаа гэдэг нь үүсэхгүй. За төрийн эрхийг хууль бусаар авах буюу гэмтэргийн шинжтэй зүйлүүдийн тухай одоо хүмүүс бас яриад илээ. Улсын хурал
засгийн газрыг огцруулах бол улсын хурлын бүр их асуудал. Зарим хүмүүс яг их андаа ойлгодог. Одоо засгийн газрыг огцруулах үндэслэл нь юу юм бэ гэж. Үндсэн хуулийн дээр үндэслэл ерөөсө бичээгүй байгаа. Засгийн газрыг огцруулах хүсэлтэд аль биесээр тавьсан бол. Аль биесээр тавьна гэж хин нэгний баланкан дээр гар үсэг зуруулаад тэгээд 42-оос дээш хүн гар үсэг зураад тэрийг улсын хурлд аль биесээр өргөн барихад энийг аль биесээр тавих гэж хэлж байгаа. Тэр нь үндэслэлтэй байх хэсэг бол ерөөсө балиг байхгүй. Яагаад одоо үндсэн хууль дээр ийм утга агуулга байдгүй вэ? Энэ бол зөвхөн дэлхийн олон улсын жишээ. Парламент буюу хууль тогтоох байгууллага засгийн газрыг мандат өгж томилж байгаа, мандатаа буцааж авч огцруулж байгаа. Энэ мандат нь бол парламентын мандат. Энэ мандатыг одоо ард түмнээс бие сонгогчдоос авч байгаа. Энэ төлөөллийн байгууллага нийтийн танхим. Би энэ нийтийн танхим гэдэг үгийг энэ ярьцлага дотор маш олон дахин хэлж байгаа. Энэ нэг талаас шинжилгээний ойлголт, нэг талаас олон улсад тогтсон хууль зүйн хөдөлдөггүй ойлголт. За тэгээд саяны одоо зарчим дээр ягаад үндэслэл гэдэг зүйл яригддаггүй гэхээр парламент бол федерал олон оруулж олон намын тогтолцоон дээр суурилсан олон цөөхөн үндэслэлтэй. За сайн зөрөгч гэдэг юм уу сая босон үйл явцаас би жишээ авчлаа. Улсын хурлын нэг гишүүн би ийм үндслэлээр ерөнхий сайд огцруулмаар байна гэсэн чинь тийм үү гэдэг дээр нь 42 хүн энэ үндслийг нь дэмжиж за гар үсэг зурч болно. За тэр үндслэлээр нь улсын хурлд орж ирээд ингээ хилцэхэд жишээ нь өөр нэг улсын хурлын гишүүн. Энэ үндслэл над сонир биш үү? Энэ бензин тасалдаад байгаа дургуун үргээд байна тий. Үнэхээр ийм асуудлаа шийдэж чадахгүй, ийм асуудлаа төлөвлөж чадахгүй, ард нийтийн амьдралыг тий бизнесийн одоо эргэлтийг ингээд дампууруулдаг алсын хараагүй төлөвлөлтгүй энэ засгийн газрыг би огцруулна. Энэ үндслийг дэмжээгүй. Гэхдээ өөрийнхөө үндслийг дэмжиад огцруулах гэж тавьж байна. Тийм учраас парламент өөрөө олон ургалж үзлэлийн илэрхийлэл учраас нийтийн танхим учраас ямар нэгэн үндслэлээр тэр үндслийг нь зөвхөн парламент дэмжсэн бол огцорно гэдэг юм байхгүй. Бүр үндэслэлгүйч байж болно. Зүгээр надад таалагдахгүй байна. Парламент юм байхгүй юу? Парламентын мөн чанар нь юм. Тийм учраас одоо ийм одоо төөрдүүлсэн яриа одоо нийгмэр дүүрэн байгаа. Тэрнтэй нэг адил одоо дахиад нэг ярьж байгаа төөрдүүлэлт нь таны сайн асуултан дотор байгаа байхгүй юу? Одоо за цэцээс ингээд зөвлөлт гаргачлаа. Ерөнхий сайдын бүрийн эрх нь ингээ эргээс эргэжлээ тий. Засгийн газрын гишүүд ингээд. Одоо ингээд нөгөө сайн зөрөг нарын гишүүд нэг тогтоол орж ирээд санал гаргаж ирээд гар үсэг цуглуулсан шүү дээ. Энэ саналаараа эргээд ерөнхий сайдыг дахиад огцруулахаар хандах боломжтой юм уу? Маргаантай. Би яга маргаантай гэж хэлж байгаа вэ гэхээр сайн зөрөг бүхий нэр бүхий гишүүдийн өргөн барьсан тэр бичгээр улсын хурл хоролдоод шийдвэр гаргах үндсэн хуулийн хугацаа 17 дууссан. За энийг хамгийн сайн мэдж байгаа нь үндсэн хуулийн цэцгийнхэн. За энэ бичгээр одоо дахиад одоо улсын хурл асуудлыг авч хэлцвэл үндсэн хуулийн цэцгээр дахиад маргаан гарна. Тэр маргааныг дахиад үндсэн хуулийн цэц яг энэ чинь шийднэ. Тэр маргааны юу гэхээр үндсэн хууль заасан хугацаанд улсын хурл шийдээгөө 17-нд 10 хоног чинь дууссан байна. Одоо энэ маргаанд та нар шийдсэн одоо магадгүй 7 хоногийн дараа гэхэд 11 сард шийдсэн нь үндсэн хууль зөрчсөн байна гэдэг шийдвэр гарна. Энийг маш сайн мэдж байгаа учраас одоо энэ цэц рүү очсон гэх мэтлээ энэ хөдөлгөөнүүд чинь болж байгаа шүү дээ. Энэ одоо зургийн ард бас тэмч тэнэг хүмүүс одоо суугаагүй байгаа. Тэгэхээр сайн зөрөг нарын бичиг одоо бол хууль зүйн хувьд үндсэн хуулийн агуулгаараа ач холбогдол болцсон. Өөр жишээлбэл нэг гишүүн ч юм уу эсвэл сайн зөрөг гишүүн дахиад нэг үндсэл гаргаж ирээд нээлттэй шинэ бичгээр явах бол нээлттэй. За баярлалаа танд. Өнөөдөр надтай ирж ярилцаж тодорхой зарим зүйл дээр мэдлэг өгч зарим зүйл дээр хариулт өгч ингээд нэг цаг гараа хоёлаа ярилцлаа. Танд баярлалаа. За ажил амжилт. За